Улаанбаатарт 7 цаг 15 минут. Гэр бүлийн радио FM 104.5, 84.5 долгионоор таны зүрх сэтгэлийг дулаад зулж хөглж, хүчрхэгжүүлэх Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрэхэд бэлэн. Өглөөний бид хоёрыг мэдсэн юм аа. Өнөөдрөөс ихтэй ойрлохгүй. Чанга нэгчгүй. Ой, намблаг сайхан юм. Өө хүмүүсийн амьдрал. Сайхан миний Монголын ард түмэн сайхан амарч нуу та бүхэн минь. Ингээд хоёрын зүрх рүү ийм амархан орох гэж. Хүний нөлөөлөл те. Тэгэж амар. Гэхдээ энэ хүнийг бид нар ингэж л хүндэлж байна. Хүндэлж байна, хайрж байна. Тий бодож байгаа харж байгаа зүйлийг нь хэрэгжүүлж байна. Тийм шүү дээ. Тархиндаа тунгааж байна. Бүтэн 10 хэдэн цаг бодлоо шүү би. Ёох. 23 цаг ч юм уу? Үгүй шүү дээ. Би бод 24 цаг. Яг өчигдөр өглөө 7 цаг 15 минутанд яг энэ үссэн шүү дээ тий. Тэгсэн момент үссэн. Тэгэхээр 24 цаг зүйл юм байна. Зөв юм байна. А бид тэгтээ яг нэг 9 цагаас эхлээд сэрүүлэг тавьчихсан. За, Эрка санаарай чи. Ойрлоо. Чи ойрлоо гэдэг. За. Тэгвэл арай 24 цаг хүрээгүй байна. За 24 цаг болоод бидэнтэй дахин уулзаж байгаа сонсогч танд өглөөний мэндийг дахин мэдчилж байна. Радиогийн 1-р студиэс Эрка, Заяа, Богийн найруулагч Месо Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлгээ танд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдөр дэлхийн өнцөг болон бүрээс 3W45 цэгмэн вебсайтаар биднийг сонсож байгаа. Нэмээд Facebook дээр гэр бүлийн радио 104.5 гэх кириллээр бичээд манай пэйж рүү орж агаад Улаанбаатарын өглөө гэд шууд нэвтрүүлэг дээр дараад комент хэсэгт нь хин нэг меншн хийгээд эсвэл өглөөний мэд мэдээд бидэнтэй хамт өглөөг ухтаж үзэж байгаа үзэгч танд хамгийн бас 104.5, 84.5 гэсэн хоёр долгионоор хаанаас биднийг сонсож байгаа эрхэм сонсогч танд өглөөний мэнд дэвшүүлье. Өглөө намайг хүргэж ирсэн UB-Cap-ийн одоо таксины тий нэр нь гардаг штэ. Нэр нь гардаг штэ. Оо тийм үү? Тийм штэ. Оо. За харсан бэ. Тэр ахта өглөөний мэд хэргийг. Одоо нэг мэдэрсэн явж байгаа шүү дээ. Өглөө энэ суужсэн залууч одоо энэ биш шүү дээ. Та хэлсэн юм уу те? Тий хэлсэн. Одоо манай 7:15-аас яаш шүү гэдэг. Тэгтээ манай ах өглөө 4:30-д ажиллаа эхэлдэг ах байлээ. Тэгж байгаа ах тэгж байгаа. Таксиний ер нь тэгдэг ах шүү. 4:30-д ажиллаа эхэлдэг гэж юм. Тэгээ сайхан дуунууд солиод сонсоол явдаг юм байна. Тэгээ битэр чи бас их жоохон хорвоогийн юмнууд жоохон базлаа. Сонин сайхан хуучлаа. Сонин сайхан хуучлаа. Тэгээ ерөнхийдөө яригдсан зүйл бол хүн ер нь бол юу үзэж байгаагаа, юу сонсож байгаагаа маш их цэгнэх яг ийм үе ирсэн байна гэдэг. Тэгээ хоёулаа санал нийллээ. Тийм. Тий, тэгэхээр зэрэг одоо ингээд ах бол ерөөсөө бүр Facebook үздэггүй гэж байна. Радиог бол зүгээр дуу сонсдог гэж байна. За. Тий, тэгээд би хэллээ. Манай одоо Улаанбаатарын өглөөг сонсооч. Тэгвэл одоо нэг манайх жоохон агуулга сайтай, үн цэнтэй, саний цагийг өрөхгүй ахаад хүү гэлээ. Гүнээрээ. Харин тэгсэн чи өдөөс зүгээр л нэг юм одоо маазарсан нэг юм ямар ч юугүй нэг юмнууд бол зөндөөл явдаг юм байна гэх нэг сонсмааргүй байна. Тэгэхээр манайх дэггүй агаа гэх. Тэгээд тэр ахта дахин өглөөний мэндийг бас хүргэе. Битэр чи бас улс төрийн юм бас базлаа. Тэгээд мэдээж нэм бадлаа ярьлаа. Таксинд суусан бол бацхал байх те. Ярина шүү. Бацлаа. Ах ямар байр суурьтай байна. Гэхдээ туул голыг ярих гэсэн чинь туул голоо ярьсангүй. Нөө сэлб дунд голоо ярьлаа. За. Ерөнхийдөө тэрний гүйцэтгэл ямар байгаагаас л одоогийн энэ туул хэрхэн байх вэ гэдэг л тун эргэлзээтэй байна л гэдэг. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс тэгээд лээ те. Аваа босоогүй бол шаазгаа юунд суух уу гэдэг шиг. Тэгээ ер нь бол нөгөө нэг ихэн булангартай бол адган булангартай гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр өмнөх ажлуудаа сэр дуусгасан бэ гэдэг бол энэ бол айгүй том үзүүлэлт. Тийм. Хэр хандсан бэ, яас хийсэн бэ? Тэгээ өмнөх нь муу жиж одоо том ярих нь одоо логикийн хувьд юм жоохон зөрчилдөөтэй байна. Хийж байгаа гэсэн үг шүү. Тэгээ битэр бол туулын талаар яриаггүй шүү. Зөв. Тэгтээ дуулын талаар яриаггүй мөртлөө ярьсан юм байна те. Шийдвэрээ бол ярьсан шүү дээ. Дунд голын талаар л ярьсан. Тэр нь яг нөгөө урсгалаараа бас ингэ нийлж. Энэ нэр юу болж байгаа вэ нэрээ? Ер нь анзаарсан уу? Энэгээр явж байгаа хүмүүс байна. Би ийш нөгөө явах би ийшээ явахгүй. Би өчтөр алхсан шүү дээ. Эндээс 120,000 төгрөг алхлаа. За тэгсэн. Арга болчихоо.
Ер нь бол хэцүү байна. Тэгээ ерөнхийдөө тэр нөгөө нэг дунд гол их чарлаа, сэлб гол их чарлаа. За сэлб гол бол ерөөсөө бүр яг гол юм уу нэг юм юу юм дээ нэг шалбааг урсаад байгаа юм уу юу юм дээ. Тэр айгүй хэцүү. Тэр нэг хоёр том даалантай. Тэгээд зүгээр нэг хоёр талаар нь хавтан босгох гэж голын тэрүүгээр зүгээр нэг баахан шороо оволцсон. Байна л да. Хിവэрэл байгаа юм байна. Ер нь Тийм бол байгаа тийм тий жилийн өмнө. Намар тийм байгаа дээ. Тэгэхээр зөвхөн юу ярьж байгаа гэхээр зөвхөн юм 70 нэг юм цементэн ханал зутгах талаар ярьж штэ. Гэтэл одоо бид нар чинь тэрнээс хэд дахин амар юм яриад байгаа шүү дээ. За их сонир зүйл болж байна. Өнөөдөр их сони юм болсон. За. Би бүр занан одоо хөрөгч болгоод би бодсон ш бас. Би бас бодсон. боогигоо бол одоо бас барандаа гэ тэ. Орилгоо бол барчлаа. Тэ альмаа бас барчий гэдээ аваад ирсэн. Тэгсэн энэ их факттай. Гүзэгдэхгүй гол би. Гүцэхгүй. Би бас гайхаад тал нь байхгүй. Дугаа ийм алим авсан уулна. Тэгс чи ийм алимаа голно. Гэхдээ ийм юм бэ нэ. Манай хүүхдүүд нэг энэ алимыг бүтнээр нь идэж бардгүй юм угаасаа. Том алимыг угаасаа тийм шүү дээ. Тэгээд мань нөхөр ингээд хөргөж онгоолгосон чинь 2-3 алим харагдаж байна. Яг ингээд нүдэн дээр. Тэгэхээр н аваал кермалчи гэд авчиж нэгийн шүүрээд авчиж тал. За бодиг буцаач гээ нөгөөдгийн шүүрээд адилхан тал. 3 тал алим тэр дотор хэвтэж байна. Нөгөө тал нь хаана нэг гингүүд энэ нөө. Нөгөө тал нь хаана энэ нөө. Тэгээ яг одоогоо та нарт ингээ харуулчих тий. Тэгээд алим гингүүд хүн нөлөөлж байгааз. Яг энэ шиг хараа одоо Улаанбаатарын өглөөг та бүхэн өөрсдийнхөө үйл ажиллагаа бүтээгдэхүүнээр хамтран бүтээе гэх юм бол яг ингээл бид нар сайхан яриалах болно. Тэсвэр хугацааны дараа хэрэглэгч чинь одоо хамтран ажиглагчид чинь одоо зөндөө нэмэгдэн. Яг тэгэл нөлөөлөл гэдэг чинь ийм амар. Одоо би бол алим болцсон. Альмаа болонгуудаа өнөөдөр аагаар ихсэн өөр дараагийн бүтээгдэхүүн рүү За энэ бол зэрэг 10-ын 3-аас. 10-ын 3 л гэж байгаа шүү дээ. Энэ хоёр залуугийн идэж явахыг би бол дийлхэ боллоо. Одоо ингээд өглөө бол 13 л яваад ирсэн дараа 3 хоног явсан дараа хэсэг хацааны дараа дахиад эркөний тал хад зарав. харин тий. Өөрөө хараа. Ингээ базаад ингэсэн Тэгэнгүүт би дараа нь юу аах вэ? Мэдгүй. Аагаар ихэлснээ дуусах. Аар болч юм уу тий. Үснэр ихэлсэн чинийхээ нэрийг гэдэг ингэж явах нь шүү дээ. Бэг явах юм байна. Тийм байна. Такси гэснээс би нэг ганц нэг богинохон өөрт тохиолдсон юм яриа тий. Би таксинд явж исэн. Яасан гоё. Гоён ч гэж жоохон хэцүү яасан муухай юм. За тэрэн дээ. Үгүй муухай ч биш тий. Яасан сүртэй. Тэгээ би ингэсэн байхгүй юу? Тэр үедээ чанга байсан те нөгөө ап байгаагүй шүү дээ. Байгаагүй. Том хүүгээд тэр чинь ганцхан л хүүхдээсэн. Том хүүгээд цэцэрлэгтний хөргөж өгчөөд тэгээд буцаад явахдаа таксинд явж байсан байхгүй. Гинтгүй харих замдаа юу? Хамгийн гол нь миний таксинд явсан түүх үсрээл нэг 2 хоног л ах. Тэгээ яаж исэн гэж Дампарсан юм уу? яваал гараал энэ эрэгтэй хүн энэ хүнийг авахгүй. Энэ сохтой юм байна энэ хүнийг авахгүй. Энэ айгу олоод явж энийг авахгүй. Энэ цэцэрлэгийн хүүхдтэйг явж энийг хүргээд өгчээгээд тойрч хүргэж өгчөөл буцаал гэрлэг ордог байсан. Нэх өөр хитэ. Наадах чи хэлэхгүй л дээ. Тэгэхээр ер нь бол таксины жолооч гэдэг вэ штэ тий. За бас эр зоригийн тулаанд орж байгаа юм байлээ тэр чин. Ямар ч хүн суугаа билээ. Тэгээ эн чин янз янзын хэрэгүүд гардаг. Тэгээ тухайн үед чинь бас нэг амар хэрэг гарсан байсан юм аа. Ар мараас боолог. Тэнгүүд нөө аваагүй хүнээ бодоод байгаа ш. Энэ намайг араас боовол би дийлэх. Барах уу гэдэг. Би дийлэхгүй. Тийм учраас би авахгүй. Нэр та нар бол тэгж бодох хэрэгтэй. Хааш явах юм гэж асуудагтай адилхан чи шудрал асахгүй юу? Та наваа боох уу? Тэр үед арайч тийм зөрөгтэй болоог байсан юм. Тэгээ шудраг ер нь хүн шудраг ярих нь дээр бас тийм юм тий. Одоос орж ирэл ингэнгүүт би боохгүй шүү гэж хэлэх юм биш те такси суувал би боодоггүй шүү гэж. Тэгээ одоо нэг аптай болсон. Гэхдээ өнөөдөр өглөөний ахын такси ямар гоё цэвэрхэн байгаа. Тийм үнэр гоё байдаг шүү. Дотор муухаарсангүй. Үнэхээр гоё соёлтой байлаа. Гэхдээ бид тэр яг соёл ирсэн байхгүй юу? Яг ярьж байгаа юмныхаа дагуу байгаа байдал нь яг үйлдэл дээр гадна талдаа илэрсэн. Нэг иймэрхүү одоо ахтаарлаа. Танд юу ярихад тухтай байсан. Тухтай байсан. Таагаад тайван байсан биш үү? Тэгээд ерөнхийдөө би бол одоо жишээлбэл яг нөгөө хүний ярьж байгаа юм үйлдэл хоёрыг тэнцэхэл аягүй чухал гэж бодоод байгаа байхгүй. Тэ? Одоо л нөгөө нэг ахын нөгөө нэг Facebook үзэхгүй байгаа шалтгаан нь ерөөсөө тэн дээр ерөөсөө үнэн бодтой юм аль нь ингэж итгэхэд ерөөсөө бэрх болцсон. асар хүнд. Өнөө тэр үнэ шүү. Ерөөсөө өнөөдөр нэг юм байла магаа шал өрн боллоо.
Тэ? Тэгэхээр зэрэг наана ингээд бид нар сэтгэл зүгээрээ ч юм уу, стресс нервээрээ ч юм уу хохироод байгаа хөөхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ Facebook-ээс сошиал медиагаас нэг сар мацаг барьд юм уу? Болно. Үгүй болохгүй шүү дээ өөрөө. Өөрөө болохгүй шүү дээ. Хэвлэл мэдээллийн байгууллагатай ажиллах юм байж шээ. Тийм дураараа тэрийг харахгүй л байхгүй. Би маргаашнаас миний их гайг болчихно л да. Тэгэхээр байж байна. За өглөөний мэндийг мэдсэн маш олон хүмүүсийн Өглөөний мэнд. нэг мөсөн нэгтгэгч. Агима Баточор маань өглөөний мэнд мэдсэн байна. Эрдэнэ пүрвэ маань мэдсэн байна. Ядамсүрэн туяа, Мино, Сүзи содоо. За жага оюун жаргал айгуу сонирх орж ирж байна. Баяр жаргал орж ирсэн байна. Тэгсэн. Даван сүрэн баяр маань бүгд өглөөний мэнд мэдгэж гигэн тугуулаг өглөөг өөр өөртөөхөөрөө мэдчилгээ дэвшүүлээ орж ирсэн. Хүү жага оюун жаргал уу? Харин тийм. Ойр таарсангүй. Компани сайн уу? Энэ одоо ёстой нэр ойр таарах юм байна тий. Тэгээ удахгүй баяр жаргал маань такси мөрсөн түүхэ бичнэ гэж байна. Ямар амар юм бэ? Өмнө хідүүлээ. Меншин давлгаагаа яг одоо явъя. Ягаад гэвэл хүмүүс яваад эхэлсэн байна. Мино бүр ингээд араас нилээ явуулсан байх шүү. Тийм учраас хідүүлээ явуулахгүй бол болохоо байлаа энэ ч одоо. Тий. Меншин давлгаагаа явж эхэлэх гэж байна. Хамтдаа сонсох хүссэн, за хамтдаа энэ өглөөг эхлүүлэхийг хүссэн хүнээ та яг одоо комент хэсэгт меншн хийгээрэй. Гэр бүлийн радио 104.5-г кириллээр бичгээр манай пэйж хуудас харагдаж байгаа. Ингэснээр ямар утга учиртай вэ гэхээр хамгийн чухал нь өглөөг хамтдаа тэр хүнтэйгээ чухал мэдээллүүдийг сонсоод аз жаргалтай цагийг өнгөрүүлэх нь номер 1. Үүнээс гадна юу вэ гэхээр бидэнтэй хамтдаа өглөөг эхлүүлж яагаад танд баярлалаа гэд манай радиогийн хамт олонний зүгээс танд бэлэг бэлдэж байгаа. Бэлэг бэлдсэн байгаа. Тэр бэлгийн эзнэр тодрох боломжтой. Өнөөдөр задарна тий. Боломжтой гэсэн үг. Тэр нь юу вэ гэхлээр 7 хоногийн даваагаас баасан гарагт өглөөний нэвтрүүлэг маань танд хүрж байгаа 7:15-аас 8:45-ийн хооронд. Тэгэхээр та энэ хугацаанд хин нэг меншн хийснээр нэг боломжтой болно. За мэдээж бидэнд зүрхийг хайр найргүй илгээснээр дахиад нэг боломжтой болох бөгөөд эдгээр дундаас нэг хүнийг шалгаруулж авах нэг өдөрт. За ингэснээр 5 өдөр 10 хүн шалгаруулж аваад тэр хүн дундаасаа нэг хүн маань бидний бэлдсэн бэлгийн эзэн болох боломжтой болж байгаа гэсэн үг. Өнөөдрийн бэлгийг задарлаа. Хөөе, энийг хоёрдугаар яг юун дээр нэгдүгээр болно явж дууссаны дараа задлаа тий. Маргааш шалгаруулалт маань болно. Тэгээд одоо хүмүүс мэдэж эхэлж байгаа учраас бүр маш их идэвхтэйгээр меншн хийдэг болсон. Тэгээд меншн гэж юу хэлээд байгааг зарим нөгөө хүмүүс маань мэдэхгүй байж магадгүй шүү дээ. Мэдэхгүй хүмүүс бас байгаа. Настай хүмүүс гэдэг чинь. Би тайлбарч өгөө. За тэгье. Ингэн яг одоо бидний явж байгаа лайв стримний доор та комент хэсэг дотор хүний нэрийг лайв стрим байгаа. За лайв стрим нь Facebook-гээ түрүүний яриад байгаа нэг алдартай цэнхэр логотой одоо платформ чинь шүү дээ. За Facebook руу ороод гэр бүлийн радио гэж таас хайлт хэсэгт нь бичих юм бол манай пэйж хуудас гарч ирнэ. За энэ хар логотой манай ингээд логотой пэйж хуудас байгаа. За корт нь Улаанбаатарын өглөө гэд байгаа шүү. Яг тэгсэн байгаа. За оронгууд угаасаа хүссэн хүсээгүй лайв нь явж байгаа. Бид гурав ингээд суудсан. За энэ лайв ямар өнгө төрхтэй байгаа вэ гэдэг юм ерөөсөө айгүй амархан. Нэг цагаан подолктыг сайхан залуу. За хар подолктой ааш муутай залуу. Энэ хоёрыг хооронд нь холиод ингээд дунд нь саарлангтай ааш муутай гачин нэг юм бүсгүй гурав ингээ байгаа. За тэгин ч эрэгтэй хүмүүс бол шулуун шудаг тодорхой ойлгомжтой, эмэгтэй хүн бол ойлгомжгүй л гэж ингээ холилдсон л гэсэн. Яг харж юм уу саа. Мэдээж өнөөдрийн турш хамт байсаар хин шулуун шудаг гэдэг мэдэх боломжтой. Тэгээд энэ лайв стрим руу орох юм бол яг доод комент хэсэгт нь ороод нөгөө нэг имэйл дээр бичдэг нөгөө айт гэдэг тэмдэг байдаг да нэг юм үсэг ингээд уулзарцсан. За яг тэрийг ингээд даран зэ. Эхлээд тэрийг даран. Шууд. Нэрнгээсээ заагаад байгаа. Нэр мэдэхгүй хүмүүс байдаг байхгүй. Тэнгүүд энийг дарангууд угаасаа танд өгсөн үсэг хүмүүсийн нэр ингээ өгнө. Тэрийг дэйтийг дарангууд шууд өгнө. Хэнийг чамаагүй өгөх юм уу? Тий. Үгүй энэ дэр угаасаа ингээ зөндөө нэр гараад ирнэ. Тэндээс сонгож жогоод чи хинт сонсгомоор нэгдгийг ингээ харж агаад одоо жишээлбэл мянгат гэдэг энэ одоо нэг ах байна. За энийг би сонглоо. Пад дарна. Эсвэл атаа дарчаад хойноос нь та энийг меншн хиймээр байгаа. Хэнийг меншн хиймээр байгаагаа ингэн заяа. Ингэнгүүтээ ингээд ат гэдэг энийгээ дарчаад наа чин. Хойноос нь зүгээр энийг яачин. Тэр хүнийхээ нэрний ихний үсгийг бичнэ. Тэгэнгүү тэр хүний нэр чинь гараад ирнэ. Тэгээд сонгоол. Сонгоол маа. Secret цэмдэг дээр. Манай нөгөө Luckberry чинь ингэж өчөж штэ. Хоёр ахыг чадруулах юмсан гинэ. Хөөхөн заяаг яаж байгаа юм бэ гинэ. Зүгээр. Тий.
Тэр нь гоё юм зүйлийг 1000 ярьсан ч үнэн болохгүй зүгээр шүү. Хоёр ахыг хорвогийн мөнх усыг үзүүлэх юмсан. Жишээ тийм. Туулын хурдны зам маш зөв бүтээн байгуул дуудахгүй танаа радиод зургийг явуулъя баярлаа гэд ганаас өгчин бичсэн байна. За. За ярьсан сэдвтэй холбоотойгоор байж болно. Өмнөхөө яаж хийсэн бэ гэдгийг л миний сэтгэлийг зовоод байт. Ааха. Одоо угаасаа Тэгэхээр дулаач юм л да. тэрнээс том юм яах юм бол. Тий. Ер нь гэхдээ хурдны замын хэрэгцээ бол байгаа юу байгаа штэ. Байгаа. Гэхдээ ер нь тэр нь туулдаг өөр юм уу төмөр замдаг. Хурдны замыг ер нь миний бодлоор тойрогоор хийх хэрэгтэй юм шүү. Харин тий хотын гадуур байдаг л да. Тий, ер нь гадны улсуудыг товчлох гэж хурдны зам биш. Ер нь бол зүгээр төгжрлээс зүхтаж холуурч гэсэндээ хурдан ингээ явах нь ерөнхийдөө ингээ нэг жоохон тойрсон төрлийн зам байдаг юм шиг зүгээр би мэдэхгүй л дээ. Зүгээр нэг надад зүгээр хар ухаанаар ер нь хотын гадуур шүү. Хар ухаанаар бодоход ингээд ер нь жоохон тойроод идэг. Тэгсэр н хурд очдөг шалтгаан төгжрлээд. Ийм утга учиртай. Үнэ. За меншин давалгаа явуулаа. За явлаа. Яв меншин давалгаа. За меншин нэгээрээ хин нэг өрön дуудаарай. За би ер нь энэ хүний тоогоор би бол алж байгаа шүү дээ. Уг нь хүний тоогоороо гэвэл бүр өстө нэрнгээс Хоёул авч те. Авцсан байгаа шүү. Авцсан шүү. Авцсан. Тэг энэ хоёр бүр чичрээл юм да. Чичрээд байгаа. Би бүр авчмаар Юу байна. нэг чичирмээр ч юм болж байна. Одоо минимум эхнэр одоо имлэг твтж байгаа хөрх юм. Би бэлгийг мэдж байгаа учраас бүр чичрээд тэр имлэг твтсэн байгаа болохоор яг одоо бол надад тийм гадны тусламж бол хэрэгтэй байна. Гурдагч хүний одоо тусламж бол хэрэгтэй байна. Тэгээд эсэ юм байна. Тэ хүүхдүүдэд дагуулад бас юу яахад нэмэр байна. Аха. Тэ. Ойлголоо. За ингээд өнөөдрийн эхний булан руугаа орцгоё. Тэгээ мэдээж эхний булан руугаа шууд яриад орчихдгөө. Үнэнгээсээ заагаад наасан гинэ. Юу? Юу заасан? Мина намайг үнэнгээсээ ингэ заасан. Меншин үнэнгээсээ заагаад. Та үнэнгээсээ заагаад наасан гинэ. Хөөе үнэнгээсээ зааж байгаа шүү дээ. Үгээсээ үнэнгээсээ заадаг те. Угаасаа л Одоо меншин гэдэл одоо яриа л байна. Энийг жоохон одоо урайлан дуудах гэж ярмаар байна. Бөөнөр нь бултаар нь Нэрээ настай хүмүүс сонсохоор зэрэг энийг ойлгохгүй мэдэхгүй байгаа байхгүй. Та бид нар л ойлгоод. Манай ах мэдж байгаа болоо. Манай ах мэдчихвэл та нөгөө фэйсбүүкийг нэгээд фэйсбүүк яах вэ? Facebook шүү дээ. Гайгүй. Мянга ах мэдэж ин ч шууд меншн мэдхгүй байсан өчигдөр залгасан байхгүй. Мянга ах уу? Тий. Ингээд бод та нар. За ойлгомжтой юм байна шүү дээ. Тэгэхээр мэдхгүй байгаа байхгүй. Тийм байна. Ойлгомжтой. Баярлаа. Меншнийг мэдгүй байгаа хүмүүст маань зааж өгсөн та хоёртоо маш их гэлаалаа. Бид одоо меншнээ мэдсэн учраас хин нэг меншндээд хамтдаа бас нэвтрүүлгээ урайлан дуудаад хамтдаа нэвтрүүлгээ сонсох боломжтой боллоо. Одоо өнөөдрийн булан маань бас цоошин булан. Энэ булан тойрч мэдхгүй. Тийм үү. Тийм, тойрч мэдхгүй байгаа. Сюрприз. За тэгэл гараад ирнэ. За тэгээд Улаанбаатарын өглөө шоун дээр бас нэг яригдах хэвээр зүйлүүд байна. Бичээд эхэлсэн шүү дээ. Ямар урд юм бэ? Хэлсэн үг гэж бичээд шүү дээ. Нэрийн шууд хэлдэг. Улаанбаатарын өглөө дээр яригдах бас нэг зүйлүүд нь юу болооч тээ. Яригдах гэдэг чинь энэ үгийн ордог лөө юм үг ордог лөө. Яах гэдэг юм. Лаквер сингээсээр туслаарэ. Амьдрал гэдэг зөөлний тэмдэг хатаг нэмдэг хоёул орд юм билээ шүү. Тийм шүү дээ. Тэгээд тэгэхээр амьдрал гэдэг дээр нөгөө зөө амьдрья юу? Амьдрий гэдэг дээр зөөлний тэмдэг хатуугийн тэмдэг орж байгаатай ижилхэн амьдрал бас ингээд 92 хамтдаа байж амьдралыг зохицлоодог амжилтыг бүтээд юу яриач ой за сэдв хай өөрөө дийсэн шүү дээ. Ингээд миний гар ингээд эхлээ ингээд амар юм чөлөөтэй байснаа багаар ингээд сурагч хэлбэл баг ингэж өөртөө эхлээстэй. За шууд тойр эхэлсэн шүү дээ. Тийм учраас бид ирээдүгээ төлөвлөхийн тулд өнөөдөр өчигдрөөс илүү сайхан болгохын тулд бас энэ сэдвийн талаар ярихгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр энэ сэдвс ярихын тулд нэгдүгээр шүү дээ. Нэгдүгээрт ёо за хоёрдугаарт нэгдүгээр та нар үлээ осоод шүд ам агуулсан уу? Хоёрдугаарт. За. Ингэх мэтчлэн заяа. За тэгэнгүүт энэ удаа бол хосын долгион. Хосын харин нэр нь таарлсан шүү. Долгион. Долгионоо тааруулах гэдэг тий хоёр хос. Хоёр хос маань долгионоо тааруулах гэдэг юм л да. Тэгэхээр энд бол сонсч бүрэгдээ шонхороо гэснэ. Хоёр хосын талаар ярихгүй. Үгүй хоёрын талаар ярихгүй. Ирим хосын талаар ярина. За тийм ээ. Эмэгтэй хосын талаар. Энд
нөгөө Тэрийг хүүхэд гоёгооч оролцоогүй явах шүү хоёроо. Хүүхэд оролцоогүй шүү. Хүүхэд оролцоо. Гэр бүлийн талаар ярихгүй. Зөвхөн хосын талаар ярина гэсэн үг шүү. Заяа. За тийм учраас хосын талаар ярьж байгаа өнөөдрийн эхний булангийнхан эхний сэдвийг хоёрт задлахад хэрвээ би түүнийхээ оронд байсан бол Байсан бол. Хэрвээ Яг өчигдөр надад тийм бодол төрсөн шүү нэрээ. тийм үү. Окей, тэгээд болон руугаа орж байгаа дээрээ тэгвэл. орцсон явж ирж байна. Шууд орчиж байгаа. Тэгээ би ихнийх нь яриаг нь би хийчихээ. Өчигдөр би ингэхгүй юу нөгөө нэг Гоё орд юм биш та хоёр. Би бол ороогүй л байгаа. Нэг бол босгон дээр нь зогсож л байгаа. Яаж орох вэ? Яаж болон руугаа орох вэ? ихнэр нөгөө нэг Яаж имлэг орох вэ? төвсөн чинь нөгөө ихнэр тэхгүй надад загсан хүүгээ аваад унтчаараа гэдэхгүй юу. Ягаад чинь очиод унтах гэсэн чинь нөгөө хүүгээ авч унтах ёстой гэж тийм бүр ажил шиг санагдаад болдгоо. Тэгээ хүүгээ унтыг хоёулаа хамт унтъя гэсэн чинь нөгөө чинь за тгий гэл манай өрөөнд ороод манай ихнэр оронд унтчихээн харин. Би гинт бодохгүй юу. Манай ихнэрийн талд арзаатай байдаг байхгүй юу. Тэгээд би тэр талд унтмаар санагдаад болдгоо. Эхнэрийнхээ оронд унтмаар санагдаад болдгоо. Үш тэр орон дээр биш шүү дээ. Биш юм уу? Оронд унтах биш шүү дээ. Ерөөс огт биш. Тэр хүний заавал орон гэдэг үг хэлэх гэдэг юм тий. Тэр хүний Байр суурьнд. Үүрэг. За тэр хүний арьсан дотор байсан бол. арьсан дотор. Тархин дотор байсан бол. Өөр ор юм бэ те. Тий, өөр. Энэ хүн орцсон биш тий. Орцсон байна. Тий, энэ хүн орцсон байгаад байгаа. Шалгасан орж игүй юу гэдэг. Ор дээр яриад явах. Тэгэхгүйсэн бол намайг дагаад ор дээр яриа явчих. Манай орон дээр намайг нэг юм хазаад байна. Сараад байгаа ч тий. Юу юм бэ нөө хачиг мачиг янз янз юм нүмэд. Би одоо шалгая. Шалгах. Яг нэг юм нуруунд дээр ингээд нэг юм бондоочод бах. Тэгсээ тэгээд ингээд ма захнаад бах. Нөгөө юу штэ ор дэрний дэвсгэр даавн дээр чинь тийм байгаа штэ. Янз янз. Ер нь угаасаа хүний ингээд арьсч буужж идэх байхгүй юу? Тэгээд угаасаа баг тэгээ арьс нь хатчих нэг янз янзын рекламта юу мүү гэд нөө нэг бактери юуныг устгадаг тийм төрлийн гоц муц гэдэг штэ. 99.99% гэдэг байгаа байхгүй юу? Тэгээ 0.1% нь ороод ирчихэж байгаа юм уу? Тэр үлдээчихэд байгаа байхгүй. Тэр хатчихад байгаа юм уу? 100 магадлал байхгүй. За. Тэрийг шалгаж орж ирсэн юм байна штэ. Тэгсэн чинь ороод ирчихэж байгаа юм байна. Тэр яах вэ? Матрасны компани байвал та шууд манай маркетингийн 8866 445 гэсэн дугаар руу шууд залга. Би таны матрасыг сайхан хэлж өгөөд. Мен намаагаа ингэж аврах гэж. За тэгээд байх уу? За энэ бол их сонирхолтой сэдв биш үү? Аха, сонирхолтой сэдв. Та бидний сэдв дээр та эхнэрийнхэн эсвэл нөхрийнхөө нөгөө хэвтэж унтдаг ор биш шүү. Ёстой биш шүү. Энд даваа. Тий, амьдралынх нь үүрдэг ачаа. Яах вэ гэж байгаа. За би үүнээс өмнө та нарыг яг энэ рүү оруулахын тулд жижигхэн бас нэг тийм. Тэгэх юм бол 1146 104 5 дугаар руу залгаач. Бид гурыг яриа баг үнэндээ бүр арай л дэмдээд шүү те. Арай дэмдээд нү те. Who cares? Таны яриаг сонсомоор байна. За 1146 104 5 руу холбогдож байгаа хооронд нь би биенийхээ оронд орсон нэг хүний бичвэрийг та хоёрт уншиж өгье. Маш гоё. Би биенийхээ оронд уу? Тий. Өөрөө өөртөө ингээ оронд нь тавьж төсөөлсөн байгаа. За. Тэгээд тэрийг ингээд өөрөө ингээд бичвэр олгоод буулгацсан энэ хүний дээрингээсээ бодит явдал гэсэн үг. Ой, фоныг солих юм аа? Артли. Үгүй нэ шаардлага байхгүй. Үгүй шаардлага байхгүй. Зүгээр. За. Нэг өдрийн солилцоо. Амар. Цэргийн дуайлах. Тийм болохоор хатуугийн тэмдэг, зөөлний тэмдэг хоёр хосоороо байхаар жоохон сонио харагдаад байдаг байхгүй юу? Сонио юм лээ. Тий. За, нэг өдрийн солилцоо. За. Бид бараг өдөр бүр маргалддаг байв. Нэг маань чи намайг ойлгодоггүй гэхэд нөгөөх маань чи намайг огт анзаардаггүй яриа амны уншлаг болсон байв. Нэг өглөө хоёулаа дуугүй сууж агаад гинэ тохиролцов. Өнөөдөр чи миний оронд, харин би чиний оронд байж үзье гэв. Эхнэр нөхрийн оронд байх өдөр эхэллээ. Эрт босож, ажил руугаа яаран гарч, хүмүүсийн дунд инээмсэглэн дотроо ядрал тээж, буцаад ирэхдээ юу ч ярих тэнхэлгүй болдгийг анх удаа мэдэрсэн нь энэ байв. Нөхөр нь эхнэрийнхээ оронд байх өдөр эхэллээ. Гэрийн нам гүмд ганцаараа олон жижиг зүйлсийг амжуулж, хинч анзаарахгүй хөдөлмөрлөж, гадагшаа гарах, уцаар ярих бүрт хүүхэдтэй болж чадахгүй байгаа эмзэг сэдвийг нь байн хүндэж шаналгаастай. Оройн нь өдөржин хүлээсэн хүнээсээ чи юу хийсэн юм бэ гэсэн ганц асуулт өдрийн бүхнийг өгүүлсэгдэг мэдрэмжийг асар ихээр ойлгосон өдөр болж өнгөрөв.
Оройн нь бид бие биерүүгээ удаан харлаа. Энэ удаа үг хэрэггүй байв. Уучлаарай гэж хоёулаа зэрэг шахуу хэлв. Энэ өдөр бидний асуудал бүрэн шийдэгдээгүй л дээ. Гэхдээ хамгийн чухал зүйл эхэлсэн. Бие биенээ буруутгах биш, ойлгох, оролдлого эхэлсэн. Заримдаа хайр том үйлдэлээс биш, зүгээр л нөгөө хүний оронд нэг удаа зогсож үзэхээс эхэлдэг юм шиг. Бас Өөрт тохиолдсон зүйлээ ингээ бичвэр болгоод бичсэн. Залуу байсан. Энэ бол бүсгүй талаас биш. Залуу. Угаасаа хосуудын донд нөгөө нэг би нэгэ ойлголцох чинь хамгийн чухал зүйл нь шүү дээ. За мэдээж итгэлцэл. Гэтэ ойлголцохгүй бол итгэхэд хэцүү тий. Тэм учраас яг энэ ойлголцол дээр ингэж биенийхээ оронд одоо өөрсдөө тавьж өгж төсөөлж яана гэдэг сонирхол юм байна. Иймэрхүү төрлийн кинонод их байдаг тий. Байдаг. Гэнт эрэгтэй хүний биеинд орчдөг ч юм уу те эрэгтэй хүний биеинд орчдөг ч юм уу бас нэг ёстой. Тэгэхээр энэ нөгөө зохиолчийнх нь тархинд хүртэл байгаад байгаа хгүй хэрвээ солигддог бол магадгүй энэ олон асуудлууд ядаад байна тийм ээ. Энэ асуудлууд шийдэгдэж магадгүй ч юм билүү энийг бас ингээд фантазаар үзүүлээд үзээл та гэдэг бодол байдаг бах те. Та хоёрын дотор хизээ нэгэн цагт ингээд нэг асуултууд яваад байгаа. Ярилцлаганд ороод байгаа юм шиг байна юм аа. Таны бодлоор. Таны бодлоор. За тэгвэл миний бодлоо. Бас дор. Гэтэ дуртай асуултан да. Тэрийн оронд өөрийгөө тавьж үзэх юмсан гэдэг бодол ер нь төрж Өнөөдрийн манай зочин тийм бодол өстой төрж байгаагүй. ерөөсөө төрж байгаагүй. Ерөөсөө төрж байгаагүй. Ер нь төрүүлье гэж боддгоо мó. Үгүй Гэхдээ надад тэр нь харин сонирн байна. Яагаад төрөөгүй бэ? Харин тий. үгүй хамгийн гол нь юу яаш тээ. Заавал ингээд солигдох юм баас тээ. Гүйгүй зүгээр л бодоод үзээчтэй. Зүгээр л бодолтой. Угаасаа солигдож болж чадахгүй шүү дээ. Үгүй яг мэдээж заавал тэрийг гэхдээ ер нь бол үзмээр санагдаж байна. Гэхдээ өмнө зүгээр тэгж бодож л байгаагүй гэдгийг хэллээ шүү дээ. Амт чинь. Йоо би чи юу лээ яасан гэлээ. Юу буруу хийчихвэ. Буруу хариулт өгчлээ. Гид бодсон ч дээ. Амар загнуулж мангуулж байна. Зүгээр л би бодож үзээгүй. Би үнээл хэллээ. За одоо бодоод хэлдэ тэгвэл. Юу. За одоо бодоод хэлчихэ штэ тэгээд. За бодож байгаарай. Үгүй би тэр яг юуг нь отно гинэ яг. Эхнэрийнхээ оронд. Та ер нь мэдгүй юу? Ер нь боломж ингээд танаа ороод. хүн яг өдөр юу яадаг Өө маадаг. ясар бүр детал мэдэн шин. Аа. Тэгээ эхнэрийнхээ оронд тэгээд өөрийгөө тавиад нэг өдөр ингээд. Гүй чадахгүй. Болли зүгээр. Тэгэхээр ерөнхийдөө Мэддэг л байхгүй юу? тавьсан тавиагүй би мэдж байгаа л Төсөөлсөн л Аа тийм юм биш үү. Аа, Баярлалаа. тийм Яг тэрийг наадах хэлээд чинь байна шүү юм дээ тий. Тэгэхгүй зарим хүн чинь бол одоо жишээлх юм бол юу ч хийгээгүй эсвэл яагаад уурлаад байгаа гэдэг мэдрэмжүүдийг ингээл байнга асуугаал байдаг шүү дээ. Гэтэл цаад хүнд нь яг юу болсон ингээд мэдэгдээгүйгээр эн чинь өөрөө хосын харилцаанд нь хосын долгионд нь ингээд цаад болоод үйлдэл нь ингээд таарахгүй байгаа байхгүй. Эрка юу гэж юм? Би бол өөрийгөө Аа нөгөө ормаар биш шүү. Би бол зөвхөн өөрийгөө амар хөөрцөн байсан яг тэр үедээ эхнэрийнхээ оронд тавих боломж гарсан юм аа. Амьдралын шаардлагаар. Нөгөө эхнэр ажилтай. Тэгээд нөгөө хүүхүү маань дөнгөж төрсэн байсан болохоор гэрт байхаас өөр аргагүй. Нэг тийм амьдралын мөч таардаг байхгүй. Тэгэл би өөрийгөө ер нь юу чаддгүй юм байна гэдгийг олж мэдсэн. Ер нь л гэрт удвал би ер нь л эмгэн шолон болох юм байна гэж бодчих нэрээ. Өвгөн шолон болох юм муу хаашаа тий. Нэрээ шүүр унаад зэх нь холгүй байсан шүү нэрээ. Би өөрийгөө амар чигссэн би. Шүүр өнөөс. Тий, өөртөө би айгүй дургу болсон. Тэгээ цаа нэг төсөөлөл байгаа байхгүй эмхтэй дэдлээ. Тий, яагаад гэхээр Ягаад шүүр ороод. Нэг яг ингэ төвлөрөөд яриа гэхээр ерөөсөө төвлөрөхгүй. Одоо манай хүү 2 настай байсан, 1 настай байсан гэр чи юу юм бэ? 13 жилийн өмнө юм. Гараа өргөж ярина шүү. За би өнгөцсөн байгаа. Тий. Тэгээд ухаандаа би гэрээ цэвэрлээд байгаа. Ухаандаа хоолоо хийгээд байгаа шиг. Шүүрээрөө. Тий. Яг үнэ. Нүүдгөө унаад ниснэ. Тэгсэн чинь хамгийн гол нь Шүүрээ. манай хүн орж ирээд ингээд миний хийсэн ажлын юм дутуунууд ингээд мань хүний нүүрнээс ингээд харагддаг байхгүй. Ингээд нэг би тэгтээ яг хэлэхгүй л дээ. Шүүрдээд авах уу? Шүүрдээд авах. Тэгээд Шүүрэн дээрээ төвлөргөө болоо чи. маньгүй орж шууд өөрийнхөө шүүрийг гаргаж аваад фак гэдэл нам болж байгаа юм. Тэгээд би бодож байгаа юм. Шүүрэнд учир байж. Хаалгын шүүрээс. Брэнд нүүр юм би. Аль дэлгүүрээс авсан гэдэг. Тэр дэлгүүр чи хаана нэг юм шал өөр зүгээр. Байгалийн юм байдаг. Хөөе.
бардгүй юм билээ. Байгалийн шүүр юм уу? Өөрсдийнх нь юм дотоодын шүүр байгаа байхгүй нэг тийм. За Надаа юу шиг санагчлаа нөгөө нэг юу явуулсан. Нэг айгүй олон ах нартай. За. Амар баг ах нартай нэг эмэгтэй. Дүү. Ах нартай мэдээлэл хийж байна. За. Хурж ирээд. За. Би та нарт нэг л мэдээлэл хэлээ. За, энэ удаад л та нар асуулт асуух хэрэг байгаа. Өөр одоо үн тэрнээс хойш ямар ч асууж болохгүй шүү. Тэрхүү би найз залуутай болсон. Хай. Гэж хэллээ. За, тэгмэд ах нар нөгөө эмэг дүүг ингээ хамгаалах гал яадаг юм байгаа сте. Тэ асуулт сумаар байна. Байгалийн зөнгөөрөө явж гин. За тэгэнгүүт л за тэр залуу чинь хэн гэдэг юм. За тэр хизэнээс эхэлсэн. За тэзэнээс эхэлсэн. Юу хийдэг гэсэн автобусны жолооч. Гэдгсэн чинь да тэрнээс хойш ямар асуултууд тэр ахнаас нэрсэн бэ гэж зүгээр л тэр автобусны талаарх асуултууд байсан. Тийм юм мэдсэн. Автобус нь хэдүү орд юм бол автобус нь хэр удаа хурдан явж чаддаг юм бол хаанхын автобус юм бол. тий хаанхын автобус юм бол тэр залуу би миний тэр залуугийн талаар асууаач гэд бүр ерөөсөө ингэж чад сая хэдүүлээ шүүрний талаар жоод гисэн үү. Юу ч ярьж байна. Та хоёр яг яагаад байгаа юм бэ? Хавар хэлээ шүү хөхнөөдөө. Гэтэ мөнхөгийн энэ чинь нэг юм хариулт нь их сонин хариулт байна уу? Эхнэр миний ажлыг хийж мэдэхгүй учраас мэдэхгүй чадахгүй учраас бид хоёр солигдох боломжгүй гэж. Үгүй харин тэр тусмаа. Энэ ямар хүнд ажил вэ гэдгийг нь мэдэн штэ. Ямар хүнд ажил вэ? Одоо жишээлбэл би мэдэхгүй чадахгүй. Гэхдээ манай нөхөр ингээд хийж чадаад байна. Өдөржингөө тэрнтэйгээ одоо ухантаад те хийж чадахгүй. Энд чинь одоо энийн айлын төвхтэн, энийн айлын янзалтай, энийн айлын яах ингээд ингэж яахтаа бас яах юм Тэгэх болоо гэж юу те. Би штэ эхнэрийнхээ хийж байгаа юмыг бодоог штэ. Хийж байгаа юм бодно штэ. Хийж байгаа юм бол гайгүй. Тэр хийж байгаа юм ин бодно. Би юуг нь бодоо юуг нь хийж чадахгүй, юуг нь ягаал шууд ядрах вэ гэхээр ямар олон зүйлийг зэрэг зохицуулах гэж бодож байгаа вэ гэж зүгээр тэр бодлыг нь бодоход л би ядарна. Юм ин хийлтэй. Бүргүй харин тийм. Бодлыг хэвтрэхгүй байгаа юм чи хийн гэхэрж бодлоо ш. Чадахгүй хам уу? Бүр хүрхгүй штэ тэр лүгэ. Одоо тэр ингээл тэрийг зохицуулна, энийг зохицуулна, одоо тэр ингэн гээл те. Бүр одоо энэ бол өстой эмхтэй хүний юу онцлог байх л да. Мултитаск гэнэ. Тий. Тэгэхгүй бол зүгээр яг ингээд харж байгаа юм ингээд ирчүүдийн хувьд бол ер нь бол хийж чаднаа. Ер нь гайгүй. Ер нь хийж болно. Гэхдээ тэрний цаана зэрэг юу амжилж байгаа вэ гэдэг чинь сонь байгаа байхгүй. Бид нар бол зэрэг амжилж чадахгүй байхгүй. Зэрэг амжилж чадахгүй. Тэр л асуу. За тэгвэл асуултыг өөрчлөе. Та хоёр яг тийшээгээ орж орж чадахгүй угаасаа ингээд үнэхээр барахгүй гэдгийг мэдэрсэн ойлгоцсон хүмүүс байгаа шүү дээ. Би бол туршлагаараа мэдээд байгаа шүү дээ. Би бол чадахгүй юм байлээ. Чадахгүй тэр стандарт хүрэхгүй юм байлээ. Тэгээд би өөрөө айгүй эвдэрх юм байлээ нэрээ. Өөрийгөө гээгээд би бүр манай ихнэр одоо би нэг юм амар тодорхой хэлье. Би яг тэр ажлыг яг адилхан юм хийж байгаа. Манай хүний хийдэг тухайн үед хийдэг байсан ажлыг хийхэд л би шулан болох гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхэд манай ихнэр тэрийг шулан болохгүйгээр хийдэг байсан байна. Тэгээд чи ялгаад байна уу? Эхнэрийнхээ оронд өөрийгөө тавих юм бол шулам юм байна гэдгийг ойлгох гэдэг юм. Тий, миний доторх нэг юм ёрын юм сэдрээд байгаа байхгүй юу? Шинж нэг ойлгох гэж ингэж оролдоод байгаа шүү дээ. Минийхээ оронд. Тэгсэн хэрнээ шулам л гэдэг юм. Гүг тий харин тий. Тэгэхээр би хэлээд байгаа нараа ийм имийг би бол амар юм сөрөг болж хийж би барж ийлээ. Тэгээд чи шүүрээд байгаа юм шүү. Тий, манай хүн болохоор энэ ерөөсөө нэг долгион таарсан юм биш болчихлоо. Энэ бол шат өөр юм болоо явчихлаа бүр. Амар чухал шүүр яагаад яригдсан бэ гэдэг чинь л юм явж эцээ. Би өөр нь амар ганцаардж байна. Агимаа холбогдоод ороод ирээсэ. 11-4-5 Харин тийм бүсгүүчүүд маань холбогдоод ороод ирээсэ. Би одоо тойроос асууя л да. Одоо жишээлбэл эхнэрүүдээ заяа. Асуулт. Ингээд ороод ирдэг. Би юм асуултаа гэж ороод ирдэг. Хамгийн гол би бүр асуулт асуухтаа бүр ингээл ороод ирж байгаа үстэй гигээд. Тийм За сонсогчтойгоо холбогдъё байна уу? Байна уу? Худлаа ирсэн үү? холбогдоогүй шүү дээ. Чигтэн дээр юу ч дуурайгүй шүү. Заяа асуулт зүгээр. Уг ингээд аюу гоё хэлсэн. Хосын долгион авалцах талаар яриад байгаа шүү. Тэгээд байгаа. Тэгсэн чинь тэр чинь шүүрэн дээрээ очиод яваад. Шүүрэн дээр очиод гацчлаа хоёлаа. Асуудал ингээл яг эмэгтэй нэг юм ярингуут эрэгтэй шал өөрөөр ойлгоол. Тий. Тэгээд хоёр өөрсдөө миний асуултанд хариулахгүй шал өөр юм яриад шүү дээ. Хариулахад хэцүү асуулт байгаа байхгүй юу? Юунд нь хариулахад хэцүү байгаа юм бэ? Тэр чинь шүүр рүү орж гараад толгой эргүүлээд байгаа байхгүй юу? За тэгвэл Одоо тэгж ярих юм бол маа нэг сонсогч яг ямар шүүр байсан юм бэ? Тэр чинь чухал шүү гэдэг шүү. Тэгээд би юу бодох юм? Мэдхгүй гэх юм уу? Үгүй дээ энэ хүмүүс хүртэл учраа олсон байж тээ. Үгүй учраа олохгүй шүү дээ. Тойроос болоод.
Тэгээ сэдв нь юу байлаа да санахаа ойлцтой. Энд чинь нөгөө нь юу байлаа? Он залуу шүүр байлуу юу байлаа гинэ. Чөтгдөө шүүр бас идэлгээрээ болд юм билээ. Тэгээ энэ ерөөсөө энэ хүмүүсийн бичиж байгаа коммент. Энэ хүмүүсийн бичиж байгаа комментаас би бүр гайхаад бүгд шүүр бичээд байгаа шүү дээ. Үйлчлэгийн ажилтнууд эдэн штэ. Тий. Ингээ амар том модон ийштэй юм том саргаар дийсэн шүүрээд штэ. Тэр янз юм. Тэрийг нэг гараараа бариад нөгөө гараараа хүр зөрчсөн зөө. Хүнд штэ. Тий. Бид тэр хоёр гараараа даадаг байхгүй юу? Тэр нэг гараараа эмгтэй хүн, настай хүн. Нэг гараараа хүр зөрчсөн. Нөгөө гараа мангар том шүүрээ барьсан ингээд хамж байгаа байхгүй тий. Тэр яаж ядж чинь. Тэр гэхдээ би боддیں۔ Тэр хүний оронд орж үзэх юм болно штэ. Бид над дэрсэн шүүрийг чинь бодоод байгаа. Идэлгээ нь хэр үйд юм бэ ер нь? Йоо. Хэр удаан хэрэгэлдэг вэ? Ер нь нэг дэрсэн шүүр. Найруулагч нэг шүүрний зураг аваад байна уу? Гүг манай хашаанд би дэрсэн шүүр аваад тавьсан. Миний оронд нэг шүүр тавьчих. Нэг удаагүй. Өнөөдөр шүүрний талаар Нэг удаагүй ярих ингээ богиносоор гол юм болцсон байхгүй. Дээр үед маад нэг тийм хүн шүүрээд гэсэн. Тэгтээ жижигхэн. Тэгтээ тэрийг шүртгээ зэрэг тэр нөгөө нэг хог талиад идэм л шүү. Тэгээ хойно дэрс үлдээд байгаа биз? Би бүр энэ ярианд нууж чадахгүй юм. Гэтэ дэрснээс илүү гоё болцсон байлаа. Одоо нэг юм ногоон юм юутай. Үгүй би хуунцар юм юутай болцсон байлээ. Тэр дээр үеийн шүүрийн арай ээж мэжийн гэрээ зөвлөдөг байсан. Тэр нь бол юм шар биш ногоон. Ногоо. Тэгээд шүүр юм шүү. Лагтсан. Нөө гадаа шүүрддэг шүүр биш юм. Үгүй гэр шүүрддэг. Гэрийн юм уу? Та нар тийм шүүр мэдгүй юу? Гэр дотор уу? Гэр дотор. Яг юм шар биш те. Дэрсэн юм шиг үү? Ногоон дуу өнгөтэй яг нэг юм. Ертөнцөөр аясан тэмдэглэлийг та яг одоо хүлээн авч сонсож байна. Үзүүрээс үнэхээр сайхан шүү. Танаа уяа гэрт байгаа ингээд шүүрийг та хаяг хайрлаж саглага болохоос юм ингээд хундаг. Та өөрийгөө нэг тавьж үзэж байгаа. Тэрийг бол үзээгөө. Шүүр үнэхээр сайхан шүү. Та нар тоос орж ирэх битгий сайдаарай. сонсогчдод ийм шүүртэй үнэхээр сайхан. Манайх ч одоо хүртэл тоос орчихгүй ш. Манайх Шүүрийг шүүрээ хайрласаар л байгаа юу те. Одоо шүүр нь арай надад ингээд нэг болоод идэв. Яг нэг сороод байгаа юм шиг. Хаяа бас унаад нисгэд бас болдог байхгүй. Оролдоод үгүй би гараа явсан. Гэтэ зарим шүүр үед нэг гараараа ингээд гар ядардгүй заяа. Зарим нь нэг гараар ингээд нэрээ гараа ядардаг шүү. Ялгаатай. Бойл энэ бүр солонгосоос тоос шорогч шүүрддэг дээ гэж орж ирээд штэ. Тоос орогч шүүрд. Юу Одоо Огийн орж ирж байгаа байхгүй юу? Одоо бол тоос орогчоо шүүрдэгдэг дээ. Манай Огийн юу гэнэ юм. Энд ч одоо хил дамсан шүүрний яриа боловчлаа. Яг бүтэхт яг ингэж байна. Энэ шал өөр яриа ахгүй да. Хөөхий уурлахаараа хогоол шүүрдэж стрессээ тайлдаг штэ гинэ. Харин уурлаад гараад явчих бол шүүрнээс гарьяа. Туягт бүр гоё мэдээлэл өгсөн байна. би энийг дуусгаагүй штэ. За дуусаагүй юм уу? Харин уурлаад гараад явчихвалаа хөөхий шүүрээ унаад л явчихлаа гэж бодоод араас нь гараад шүүрээч ихнэрээч олж ирэх хэрэгтэй штэ. Шүүрээ мордохгүй. Та нар нэг юм бодож байна уу? За бодож байна. Ихнэр ярингууд шүүр яригдж штэ тий. Шүүр ярихаар ихнэр хамтаа яригдж штэ тий. Тэгээд ихлээр тэр Хүн холбоотой юм шүү. нөө яриад байгаа хос чи юу вэ? Ихнэрийн санаа хоёр илүү шүүр ихнэр хоёр илүү юу вэ? Одоо хараа ингээд нэг нь гоё юмтай байгаа байхгүй юу? Эмэгтэй үе ярингууд гоё шүүр ярьж штэ. Эрэгтэй хүн ярих Эрэгтэй үе ярих юу ярих юм? юу ч байхгүй. Юу ч байхгүй. Юу нөгөө техник технологи юу Байхгүй. юу байхгүй. Ингээд та нар илүү байгаа байхгүй юу? Энэ компьютер нь Чи ажил баярл шүүртэй байгаа даа баярл. За би баярлалаа сүсгэлээ суужё. Ой, ядамсрын туягч бол бүр маш бодиттой мэдээлэл өгсөн За. байна. Том дэрсэн шүүр 19,800 төгрөг байдаг шүү. Дахиалга аав нь хүргэлт хийн гэсэн байна. Том дэрсэн шүүр Айгүй юм байна. Хөөш манайх нэг тийм шүүр авъя гэж бодож байгаа шүү дээ. Гэтэ манайх ажил дээр байд юм уу? Ажил дээр байдгийн. Тэгтээ шүү дээ дэрс биш. Нэг хонцортой ногоон. Нэг юм жижиг яа. Тийм. Шарх. Манайх бол тэр байдаг л да. Тэгтээ энэ юм чи ингээд ашиглаж үзээд бас шалгарсныг энэ манай түүхийн хэрэгэлдэг байлгүй дээ. Дэрсэн шүүр одоо хүртэл яваад лээ те. Гэхдээ байлаар би харин Нэг гой сонсогддог те. Тэгтээ өглөө ингээл цан хонгоодгцсан байнга те. харин тийм Гэх тэр гоё. тийм айгуу чухал юм байгаа байхгүй. Чухал юм байгаа байхгүй. Яа. Чухал юм байгаа. 11:46. Тэр за чи зургийг хараа. 104. Дүрсээ хараа. Тэр мизүүгийн тэр оруулж байгаа дүрсийг хараа. Яг гэж оруулж ирсэн гадаа байж байгаа юм бэ? Юу хараад Үгүй ирсэн. сайн хараагүй юу? Хараагүй шүү. Хараагүй. Зогсоол дээр байсан Али, харин шүүрийг л да. оруулж ирсэн. Мизүү харуулаарай. Мизүү харуулаарай. Өө. Ингэж барайл явах нь шүү. За асуулт асууя. Би өөрөө асуултаа мартцсан. Юу ярьжлаа? Мэдхгүй.
Долгион шүү дээ, долгион. Шүүрний орон Шүүрний долгион. долгион юм уу? Тий. Шүүрний орон долгион. Тэгтээ шүүри гэдэг нэртэй микрофон бол маш сайн шүү. Мэдүү надад хэлсэн. Шүүри гэдэг микрофоныг аваад тавьсан Хэдүүлээ комментүүдийг нэг уншия да. Энд чи бүр ингээд гэдэг байхгүй. бүр амар явж байна. Би бүр комментноос гараа авцсан. За уншия. За дэрсэн шүүр аваарэ гэж байна. За хуванцар ногоон нь үнэн ижил гинэ хүй. Хуванцар ногоон нь 19800 юм биш бас. За туяа гэж юу яа 8-тай чи нэгдё. Тэгвэл хоёрыг авъя л та. За одоо сүүлийн комментиг уншия. Эрэгтэйчүүдийг зэмлэхээрээ өглөө чавганч шиг л гээд байдаг да. Ялангуяа миний тайпны нөхдүүд ийм оншилгоонд өртдөг дөө. Тэгэхээр дээлтэй эсвэл настай эмэгтэй хүн шиг л харагдаад эхэлдэг юм биш үү гинэ. Намааг бол нэг тийм өвгөлөө өвгөн гэдэг шүү дээ. Чавганц биш өвгөн гэдэг юм уу те? Би ер нь хөгшрүүл ер нь найгуу өвглээ нэг тийм өвгөн байдаг шүү Чи дээ. яах вэ? Одоо энэ Тийм хүмүүс болох юм байл. Би нэр яах вэ? Одоо энэ шүүрийг болидгүй. За тэгээд Одоо гой шүүр ороод ирлээ гэж байна. Тэгэхээр би энэ нэг шүүрнээс гарч чадахгүй байгаа байхгүй дахиад шүүр рүү орчих орчих. Тийм үү? Тэгээ бүр миний шүүр орж ирээд шүү дээ энэ чинь. янз янзын өдөр өгдөн шүү дээ. Ягаад нэг өдрийг шүүрний өдөр болгож болохгүй юм? Олон улсын шүүрний өдрийн мэд хүргье гэдэг. Өчигдөр инээдний өдөр байлаа. Өнөөдөр шүүрний Тэгээд чи өдөр. үнийг хэлээд хоёр гэртээ шүүр хэрглэж байгаа юм уу одоо? Хэрэгж байгаа. Хаяаж гисэн та нар шүүрийг хайрлж ил да. Тийм шүү дээ. Хэргэлд юм уу? Тийм шүү дээ. Нөгөө нэг золигт явахаас өмнө шүүрийг хайрал Бага. Тос орогч биш. дотоод та нар тусалдаг байсан Шүүр хэрглээд байгаа юм одоо. Би саяхан нэг өрөөгөө солилоо. Гэртээ. Тэгээд тэнцээ надад нэг л юм асар дутмаг байлаа. Тийш нэрээ шүүр ярьж Тэгээд тэнгуут нь би өөрөө Шүүрээ шүүр унж орж байгаад ирсэн. орж ирсэн. хамгийн гол нь энэ хүн шүүрээ өөрөө унж орж ирсэн ш. Тэгэхээр зөвхөн эмэгтэй хүний хэрэглээ биш. Тийм үү. Тий. Үгүй эрэгтэй хүн чи эмэгтэй хүнгүүгээ байхад хэцүү байхгүй. Тэгэхээр эмэгтэй хүн байхгүй үед шүүрээ барай явд юм уу те? Эхнэрээсээ жоохон холдоод ирэнгүүт шүүр аваа явд юм уу? Таваано. Юу гэсэн ч үгүй. Яна нөхрөөс асуугаад. Би жиг. Яа тэ Эрка чи бас тэгдэггүй. Би юун дээр? Шүүрэн дээр үү? Энэ нөгөө манай Огийн маань Би бол буюу яг гэрийнхаа шүүрний эзэн. манай сонсогчд маань бас таньж мэдж байгаа бол нөгөө нэг айхтар нөхөр чинь шүү дээ. Нөгөө нэг 900 өглөө чавганцуу. 930-ийн хөтлөгч одоо олноо Оги л гэж хэлдэг юм биш үү? Оги гэж алдарсан. Шүүр Оги гэдэг. Оги гэдэг одоо Огийн хөтлөгчээр та бүхэн мэдэх бах тий. За. За одоо яг үндсэн сэдв рүү орё тхүү найзаа. За тэгэл минут дуслаа дөө. Минут маань дуусах гээд шүү дээ. Ер нь бол За ядаж асууч тий. тий ядаж асууч. Тий. Тэгээ шүүрлүгөө орсон ч гэсэндээ Тий, ядаж асуугаад би ингээд Тий, яг дуусчихвол ингээд би сэтгэл амар байх гээд байгаа байхгүй юу. Би энэ асуултыг өчтөрж ингээд бэлдсэн шүү дээ. Гэтэл юм шүүрэн дарагдчихсан байхгүй юу. Тэгтээ яг тэгсэн юм аа үгүй. Наач яг бэлдсэн. Би бэлдээл Тий, лээ. бэлдсэн. Гэтэ би бүр одоо бүр гараа явчихлаа тэрнээсээ. Тэглээ арай. За одоо ингээд шүүрийг алгасан. Мэдээч шүүр бол хүний амьдралд чухал. Аха. Яхаарахгүй хосын амьдрал бас нэг чухал. Шүүр бэжж хосын амьдрал бас цэвэрлэгдэж байгаатай ижилхэн шүүрээ авжиж хосын гэр одоо цэвэр болж штэ. Тэгэхээр хэрүүл маргаан ч гэсэндээ багасч байна. Тэгвэл бойл на комент уншаад штэ. Үгүй уушаагүй. Би энийхэр юм яриа. Гэхдээ энэ нөгөө манай хамтарч ийм балаа ирчээд байгаа. яг одоо заяал харъя. За. Яг харсан чинь бас эвгүй юм байна. За. Хоёулаа хараад ахаар чинь бас шүүрний яваад эхлэх юм бас. Өөлөн ихийн сургаал. За тэгэхээр шүүр хүний амьдралд Өөрөө шүүр яриад байгаа шүү чи. гэр бүл доторхыг цэвэрлж байгаатай ижилхэн За. хосын амьдралд ч гэсэндээ бас цэвэрлэгээ оруулж ирдэг ид шидтэй. Гэхдээ биетээр биш. За. Оюун санаанд. Бидний оюун санаанд бүгдэнд нь бас ингээд шүүр бас л байгаа штэ. Тэр шүүрний тусламжтайгаар шүүрнээс ерөөсө гарч Амар ухааны тий. За яа. шүүрнийхэн тусламжтайгаар бид зарим хэрэггүй зүйлийг нь гаргаж хайж чихээрээ гоожуулж урсгаж харин хэрэгтэй зүйлийг шүүрээрээ бас оруулж ирдэг. Энэ бол хосын долгион. Хостойгоо хэрхэн долгионороо ингэж нийлэх үү? Хостойгоо долгионоор хол байсан ч гэсэндээ холбогдох уу? Хосынхан долгионыг хэрхэн алдахгүй байх уу гэдэг нь ганцхан шүүрэн дээр тогтохгүй. Энэ бол хосууд дээрээ л тогтдог. Шүүр бол 3 дахь асуудал. Та харин хостой долгионоо тааруул. Асуултаа. Оо тийш дээ. Асуултаа шүү дээ чи. Асуултаа. Ингээ орохгүй байхгүй. Тий, асуултаа яваа. Хоёр гаргаа явчихаар ингээ ерөөсө орж Би чадахгүй. нөгөө нэг шүүр сая шүлгэн дунд ингээд шүүр бас Гэтэ шүлэг биш үү? чихээ гоожж гаргадаг гэхээр юу Заван сонсгож байна тий. За тэр заван хэсгийг хасчих. За асуултаа гол нь За асуултаа. тэгвэл хамгийн гол нь
Та ид. Бид тэр орондоо орцсон байгаа ямар ч байсан. Нэг нэгнийхээ оронд ороод За, били. нэгнийхээ юмыг мэдсэн Би байгаа. дахиад нэг асуултаа боловсруулаад би энэ нөгөө шүүрнээс нь ерөөсөө гарч чаддаг. Өчигдөр чинь Уул нараа цаас дүүрэн байгаа байхгүй юу? Өчигдөр Цаас чинь дүүрэн байгаа. байгаа Юм байхгүй хоёр үнэхээр нэрээ арайчсаа бүр. За яг амьдрал шүү дээ. Тэр шүүрээ ярьж Хатаагүй юм байгаа. гэж юу аах вэ? Би буцаад ороод ирээ. За хоёр өөр юм ярьж байгаарай. Энэ тэгвэл коммент урьж яах вэ? За, тэг өөр юм ярьж. Туяаг чинь гэж хар багасаа шүүр барьж л ажлын гараагаа эхэлж байлаа шүү дээ. Одоо бүр шүүр зараастай гинэ. За шүүр гэсэн дуу хий гэж чинь. Шүүрийг алдаршуул. Шүүр госын дунд ийм их ач холбогдолтой гэж юусоо бодсон гүйлгэн. За тэгээд нөгөө Огийн ах болохоор ингэж юм хараа. Эрка яаж харсан эмэгтэй хүйс гойдохоор иршүү царайтай харагдаг юм байна гинэ. Юу нэ? Юу гэсэн үг ээ? Яаж ч гойд хүүсэн гойд эмэгтэй гэж одоо хүүсэнд одоо чавганц гэхгүй байж шүү дээ намайг. Намайг өглөө өвгөн гэсэн гэд биелсэн чинь. Тэгсэн чинь. Тэгвэл Эркагийн царай нь биш байгаад байгаа юм байна гинэ. Тий. Би урам авлаа гинэ өөрийгөө. Чавганц гэдэг нь царайтай холбоотой игдүүтэй зэмлэлч юм шиг юм байна л да гэд өөрийгөө тэгж байна. Тэгээд ККК инээгээд за мэдэхгүй ээ. Энэ аа гэж ухаан юм болчих. Үүрээр тарих арай л ачаалчлаа гинэ. Гэхдээ юу Огийнх намайг бас буцаа сэдв рүү оруулах комментос орж ирж байна. За. Гэхдээ шүүрээр эхэлж байна л та тэр. За. Шүүр гайхалтай шүү. Бүр өдөр бүр шүүрдэх хэрэгтэй байдаг. Хүн орж гарч байгаа айл өдөр бүр шүүрдэх хэрэгцээ гардаг. Яг үүн шиг амьдралд өдөр бүр гэрээ амьдралаа харилцаагаа шүүрдэж байх хэрэгтэй шүү дээ. Тийм ээ гэсэн байна. Тийм ээ тийм. Ер нь харилцаандаа хэрэг шүүр оруулж ирж байна хоёроо. Шүүрдэж ийн гэж юу? Тий. За одоо ингэ шиг бүр одоо цайрсан. Цэвэрлэг хийж ийн гэсэн юм уу? Юу гэж ойлгоно өөрсдөө л мэд. Одоо бүр цайрлаа. Цэвэрлэгээ хийж ийн. Харилцаандаа хэрэг шүүр. 1146 100. Сонсож байгаа. Аврал минь. Аврал минь. Химбэ? Химбэ сайн уу? Сайн байна уу? Йоо. Шалга өгөх гэсэн. Дараа. Наалдарт ангараг ба штэ. Дэрснийг нь авах юм уу? Ногоон хунцрыг нь авах. Адилхан 19800. За нэг даа та. За баярлалаа. Хой, эрдэн хоёрыг аваад. Тийм бол А? аль нь баг идэж арай хурд явд юм бол. Харин тийм ээ на дэрсэн л байгалих баха да. Дэрсэн. Ой, хоёр шүүр авч одоохондоо болохгүй. Хоёр их нэртэй хууль батлагддаг ба. Юу яриад. Бүр хаамаг юм Өөртөө авч байгаа штэ. Ангаргаа. Йоо. Заяа чамаг амар өрөвдлөө тэгээд Үнэхээр би харин тий аюу Харин хэцүү тэгээрээ, байсан ёо, ангаргаа За нэр. тэгвэл чи өрөвж байгаагаар асуултанд нь хариул. Йоо бид хоёр бүр асуултанд буллагдаа зүгээр бүр арай ч юм уу шүүргээ тусламжтайгаар гарлаа. Хамгийн ихний асуултаа ангаргаас асууч. Ангаргаа чи ер нь өөрөө хизээ нэгэн цагт эхнэрийнхээ оронд өөрийгөө тавиад за ямарваа нэгэн зүйлийг ингээд хийчих юмсан гэдэг бодол төрж исэн үү? За амжилт төсөө ангаргаа. өрчөөс штэ эхнэрийн оронд орохоор айгу дулаахан байд юм аа. Жиггэн манаа тал. Чи намайг аврах гэж орж ирээгүй юм биш ангаргаа. Чи Авах гэж орж иржээ. юм биш. Би харин зүйлдээ бүр ажилдаа орж гээд орохгүй суугаа. Хүний муудалтай ангараа. Зүгээр. Юу хөө? Яагаад орохгүй гэж тэгвэл тэрийг хэлчих. Тийм аваа ингэж юу хийх юм бэ? Юу гэсэн үг юм бэ? Яхаараа цааван байдیں۔ Тэгээ би шүүр унаа яваад үгүй. Ангараа чи үннээ л хэл. Барахгүй гэдгээ л хэлэх шүү. Барахгүй. Яа нэг бүр нэг за гэж юм. Эхнэрээ барьцаалдаг. Одоо эхнэр өтөрийн яг нэг юм амар долгионд хардаг нэг сэдв байдаг байхгүй юу? За. Тэр ерөөсөө яг гэрээс яг гараал янгуул шууд долгион нийлээ явчихдаг байхгүй юу? Ха. Гараал зөөлө өсөөлчихнэ. Хоолн дээр санаа нийлд юм уу? Тэ хоёлаа ингээ за одоо өнөөдөр гадуур нийлээ ажилтаа хоёлаа энэ одоо хот руу орно. Ярангаас 2 өдрийн аялал руу гарч юм байна. Ярангаас дарих маш яран. Тэгин. Тэгээ за цай мундаа сайхан уух муух кофе модогоо чана ус аав нэмэгтэй ус аав гэж хамаг юмаа бэлдээл идэж уучаар гараал өсөөнэ ач. Аян тий. Гараал байлаа. Хаа юу ихгүй гэдэг. Хоёрын дэхтэй хоолны сонголт нийлдэг үү? Нийлдэж шүү дээ амар нийлдэж. Хоолн дээр ер нь найзгүй гэж ер нь тэр бол жинхэнэ хоолн дээр найзалж байгаа юм чаа. Тийм үү. Хаяа. За. Надад барьцаалдаг нэг сэдвүүл харин тэр байхгүй. Хоол юм уу те? Тэгээ бүх зургийн дарттай. Аа. Чийсэн. Тэгээд нөгөө нэг амар зургууд дарна барьцаалдаг. Ямар муухай юм бэ? Манай тал.
Ажилдаа ор. Тийм л арга цааж игээ дөө. Ёстой муухай. Өстой гоё. Ёстой муухай. Тэгээд энэ шүүр хаан завж ирсэн бэ? Одоо Манай ядам сүрэнтэй ягчтай холбогдоод аваарай 19800. Баярлалаа ангаргаа. Дэрсэн шүүр, ногоон хулсан шүүр адилхан шүү. Адилхан үнэтэй. Баатар хийгүү гинэ. Цайгаар баатар гинэ. Цайгаар баатар хийх. Яа хэдүүл ингээ хооронд ингээ оршил та тий. Гэхдээ байгаа ой. Бартер хийн цаадах чинь. заяа амжилт хүсье. Баярлалаа. Би явлаа. Бүрийн За окей баярлалаа. Сүлэг сайхан бүлээ ангаргаа. Санагдаад байна. Туяагч гэхдээ цай бол аавна шүү. Цаад чи Цайгаар кофе бол бартер уудах юм билээ хөргөө амтай. Намайг бодоод баахан кофе авцсан. Ажил дээр нь би нэг бараг нэг 2 сардаа нэг очсон юм уу да. Очсон чи яг байж лээ. Тэгээ уухгүй юм авцсан хөргөө амтай. Тийм. Биш одоо сая ангараг бол үнэхээр юм бахархуусмаар олон ирчүүдийг одоо ата төрүүлмээр юм хэлж ин л да. Битээр яг нэг юмдаа долгино хэлдэг яг хоёулаа өсөөд идэг юм идмээр байдаг. Одоо миний хувьд бол яг зүрдэг шүү дээ. Сэргээрээ. Би бол байнга юм идмээр байдаг. Манай эхнэр жишээлбэл одоо мацаг өрж байгаа. Эй. Тэгээ зүрхийн дэдэр зурж байгааз. Аа. Чангааз. Яаж харин таныг мацаг бариулчаагүй? Таныг мацаг яга Би бариулчаагүй? ч гэсэн мацаг өрж байгаа. Та нар юм идэнгээ мацаг өрж мэдэх юм уу? За энэ бол тавхаа тий. За байли. Энэ тавхаа. Ингээ өнөөдрийн нөгөө нэг юуны хосын дэлгөөнөө дуусгая. Хосын дэлгөөнөө дуусгая. Гэхдээ сүүлийн тэр орж идэг бол гоё юм байна те. Битэрийн нийлдэг юм юу вэ гэдгээ ярьлаа ш та сая ангараг. Харин тийм тэрийг байна. орж ирсэн. Тийм За одоо би дараагийн удаа яг team сэдв аваад ороод ирэхээр та нар тэгээд балаараа дахиад шүүр ярива. Үгүй шүү ярихгүй. Энэ Огийн ерөөс яг төрлөө. Энэ араа бүр яг хിവэрээ. энэ бүр яг юм ухааны юм ба. Ийм байгаагүй. За энэ За шүлэг унши. Шүлэг унши. энийг уншаад өнөөдрийнхөө юуг дуусгаад Булангаа дуусгая. дараа нь бүгдээрээ зүрхээрээ давлгаална шүү дээ те. Тий, ас холын За аяа соли. бидэнд шүлэг ирсэн байна. Аз Өшин өөрөө холбогдоод үнийг уншиж Уг нь бол тий. энэ холбогдох боломжгүй. Үүрээр байна гэдэг тий бас. Нөгөө утас нь яахгүй. За явъя. нэгжгүй зүгж юм. Үгүй энэ яг хүмүүс завгүй шүү байгаа. Энэ ер нь завгүй байгаа. Дундуур нь бичиж байгаа мань хүү. Хөөе энэ аяны яваад энэ би уншиж Тий, идэх. уншчих гэсэн. Ядахтаа надад энэ шүлэг унших боломжийг нь өгч. За тэг. Энэ ая тохирох юм шүүрэн дээр. Ноо яг гоё. Окей. Шүүр. Хэрэггүй үгийн хогийг зөвшөөрөлгүй шүүрд. Хилэлцэж дууссан бүхнээч амьдралаас холдуулж шүүрд. Гэрт байх ёсгүй гадны хогийг шүүрд. Гинэн томоогүй үрсэж буруу бүхнээс өмгөөлөн шүүрд. Хог байгаа цагт шүүр хамгийн чухал. Хол ойрын зочид гэрт чинь зочилж ирнэ. Цэвэр цэмцгэр гэр орон зочдыг угтах хүндлэл гэрийн хүн бүр тухтай амьдрах боломж. Анхаарал тавьсанд баярлалаа. Яа. Алгадчихжээ. Ёстой алгадчихжээ. За баярлалаа. Энэ нөгөө нэг манай Огийн чи гоё 20 мөрөм хөдөлтөн штэ. Хөрмөн дээр Хоёр хосуудыг холбодог байхгүй юу? Тэрэн дээр уншдаг бах Тэрэн тийм. дээр гоё энэ шүүрлэгээ уншиж. Гэхдээ ер нь уншдаг байх. Монштой тий. Тий. Уншдаг байрын бичиж гин. Тий, айхтар Тийм битсэн байна. байна тий. Тийм байна. Тэгээ өнөөдрийн шал өөр нэртэлтэй хосын долгион болон маань энд хүрээд өндөрлж байна. Энийг ер нь шүүр гэд нэрлэжүүл яа тий. Үгүй. Энэ болонгаа. Үгүй. Одоо ингэж хоёроор тооцсон. За булангийн төгсгөлд юу хийх вэ гэхээр манайхан зүрх нь давлгаа буюу зүрхээ За асах. тэгээ. Тийм Зүрхээ штэ. асах цаг ирсэн байна. За яадаг вүлээ? Дамжуулаад бэлгээ задлаа. За тэгье. За эрхэм мөндөд сонсогч болон үзэгч та бүхэндээ за дахин хэлэхэд бид нэр Улаанбаатарын өглөө өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэсэн үрэн дор явуулахдаа даваагаас баасан гарагт хоёр зүйлийг одоо сонсогч үзэгчдээсээ хүсдэг байгаа. Нэгдүгээрх нь бол меншн буюу хин нэг уриалан дуудах, хин нэг таглаад одоо нэрийг нь бичээд одоо комент хэсэгт бичих. Хоёрдугаарт нь штэ. Одоо яг хэлэх гэж чинь тэрний үхээ зэрэг одоо бид нар хуучин одоо гэрлээ асаад байсан бол одоо шууд ойлгомжтой зүрхээ асаая гэж. Одоо тойрч морж гэрэл мэл асааж яхаар гэрэл асаах чинь зүрхээ л асаах гэжсэн шүү дээ. Тийм шүү дээ. Одоо зүгээр шууд зүрхээ асаая. Энийг та Facebook-ийн Гэр бүлийн радио 1045 гэсэн Facebook пэйж рүү ороод та реакшн хэсэгт байгаа зүрхний юунуудыг ингээд зөндөө дараараа. За энэ яг хэзээ зэрэг эхлээд меншн хийсэн болон зүрх дарсан хүмүүсийн бүх нэрсийг нь бид нэр даваагаас баасан гарагт дарсан хүмүүсийн нэрсийг нь бүгдийг нь авч ягаад дунд нь шалгаруулалт хийгээд
Татыг шалгарсан хүнд нь гэр бүлийн радиогоос онцгой бэлэг барьж байгаа. Өнгөрсөн 7 хоногт бол бид нар хост тасалбарыг VIP танхимд үзэх те тусгаар тогтнол гэсэн сайхан киног үзүүлэх ийм хоёр эрхийн бичгийг шагнажсэн бол энэ удаад хавар ирлээ шүү хөхнүүдээ гэдэг шиг те. За хөхнүүд нь ч юу юм те одоо. За ирчүүд яагаад над руу хараад байгаа юм? За тэнэт Бүр нэг тамир тэнхэн автагдсан юм шиг над руу хараад байна. Би ч ариут хоёр дундаас хамгийн цэмбэгэр нь биш шүү. Чамд өгөх хавар гэдэг ирлээ шүү тоошороо ихтлээ чамд өгөх гэдэг юм шиг. Хүүхнүүдээ шүүрнүүдээ барьцгаагаараа нэг юм Шүүр авчих юм уу? Үгүй. За энэ удаагийн биднэрт одоо өгөх зүйл маань юу гэхээр зэрэг бид нар хавар ирж байгаа учраас бас хүний энэ үлээ солигсонтой холбогдуулаад жоох ядрал бий болдог дархлаа жоохон яадаг те. Бид нар тэр хүмүүст бүр одоо яг юугийн тухайн хүнээс асууж байгаад яг хэрэгтэйг нүг. Энэ үгээр зэрэг эрдэс витаминыг бид нэр бэлгэлэхээр болсон байгаа. Яг. Бум витамин. D витамин байна уу, цайр байна уу, кали байна уу те. Тэгээ бид нэр одоо маш байгалийн гаралтай маш дээд зэрэглэлийн брэнд байгаа. Мөнгө өгөх учраас нэрийг хэлэхгүй хийж болохгүй. Нөгөө өгчин. Бид нар бол худалдаж аваад өгчин. Гэхдээ нөгөө байгууллага мөнгө өгчих юм бол ямар юм гэдгийг бас хэлчин. Бүр задлж ярина штэ. Бүр идэж үзүүлнэ штэ. Тэгин яагаад юм байгалийн гаралтай юм бэ гэдэг талаар. Тэгэхээр нуугаад бүр хүн янз янзын хэрэгцээтэй байгаа учраас нөгөө шалгарсан хүндээ холбогдож байгаа ямар витаминыг аммаар байна те. Тэгээ бид нар бас нилээдгүй үнэтэйг нь одоо сонгож өгөх бас яг ийм одоо гой бэлэг барих гэж байгаа. Ааха тэгэхээр танд энэ витамин өгөх нь шүү. Энэ витамин гэсэн энэ Эрдэнэтава энэ нерк их ядарч байгаа маа да нөгөө зүрхнүүдээ ямар ч их явуулт юм бэ. За одоо ингээд зүрхээ асаах 10 секундыг явуулын нариулагчаа. За тэгээ реакшн 1 2 3 зүрхээр бөмбөгдцгөө. За энэ комментод бичих нь гэхээс илүү тэр нөгөө зүрхнийхээ эможи дээр дарах шүү. Реакшн. Хаврилээ шүү хүмүүсээ хачин жигтэй шүүрээрээ хамаг стрессээ тайлаарай гинэ. Яа би энэ Facebook-ийн лайв стрим ингэж амар зүрхээр бүр ингэж шамбаарлаж байгааг юу н харж байгаагүй юм байна. Шамбаарлаж, жомбоорлож. Арай л шүү. Та нар арай дэмдэж шүү тэр гэж. Арай дэмдэд шүү тий. Арай зүрх үү? За. Жаг гацалж яваад байна үгүй юу? Харин тий арай зүрх. Тэгэхээр маргааш шалгаруулна. Маргааш шалгаруулаад тэгээ шууд хоёр дахь булан дээрээ шууд шалгаруулна. Тий. Тэр эхний булан хүртэл меншн за тэгээ дээрэс нь реакшнгуудыг цуглуулж аавна. Бүх нэрсүүдийг бүгд оролцсон. Тэгэхээр нөгөө нэг юм хэлье. Энэ меншн болон реакшн хоёрыг хэрэг та нэг өдөрт одоо өнөөдөр те пүр гарагт орж ил хоёулын дарах юм бол та тэр суглаанд одоо шалгаруултанд орохдоо хоёр боломжтой болчихж байгаа гэсэн үг. Тий. Ганцхан реакшныг дарах юм бол нэг л боломжтой байна. Тэг. Хоёулын дээр дарах юм бол бид нар тус бүрдний шалгаруулдаг учраас хоёр боломжтой. Тэгэхээр даваагаас баасан гарагт хоёулын нь хийлээ гэж бодъё. Меншн болон реакшн хоёулын нь хийгээд байла. Тэгэх юм бол нэг хүн бэжиж өөрийгөө 10 боломжтой 10 хувилж байгаа байхгүй юу? Тэгэхээр зэрэг шалгарах магадлал нь төдий чи нэгээр ихсэн. Тэгэхээр та нар бас хин нэг одоо меншнтгээ хүртэл бүү мартаарай. Ой энэ Огийн ах Солонгост байгаа юм чинь одоо ямар Солонгос руу явуултай нь ш тий. Наанаас авчих гээд мөнгөний хэдэн хоо. Яах юм бэ яах. Юуг нь би авч. Тийм дураараа тий. Дураараа. Гэрүүдэд 104.5 Улаанбаатарын өглөө шоу танд хүрч байна. Хэсэг хугацааны дараа эргээд уулзцгаая. Өргөжлөлөө хамтаагаараа. Ой, урайгаа хэлээд шилжчих юм уу? За тэгчгүй. Тэгээ, хамтдаа хэлцгээе. За хүмүүсээ урайнд нэгдээрээ та бүхэн бас хаанаас энэ урайнд нэгж байгаагаа байгаа газрынхаа байршлыг бас биднэрт бичээрэй. Гэрээсээ юу, ажилласаа юу, за тэр юуны гүрэнд үү, эсвэл юуны Солонгосоос уу, Австралиас уу, Канадаас уу, Америкаас уу, Метроноос уу те? Гэдэг ч юм уу. За 1 2 3 өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг гэр бүлийн радио. Шүүртэй бити хослуулаарай гэж хэлдэг. Хоёр яг шүүр олох гэдэг тий. Үгүй тэгэхгүй. За тийм загварсан юм. Гэр бүлийн радиогийн та долгион дээр сонсохыг хүсвэл 104.5, 84.5 гэсэн
ийм долгионуудаар бид нар та Улаанбаатарын өглөөг хүргэж байна. За дээрэс нь гэр бүлийн радиогийн 1-р студиэс танд хөтлөгч Эрка, хөтлөгч Заяа, найруулагч Мизу, хөтлөгч Богийн хамтаар бас энэ одоо өглөөний хөтөлбөр маань хүрж байгаа. За бид нар 2 дахь болон руугаа орсон. 2 дахь булан руугаа орсон. Үүнээс өмнө хаанаас зүрхээ асааж байгааг нь хамтдаа харчий. За тийм. Солонгосоос, Гэрээсээ Дарихээс. За тэгээд Солонгосын Пусанаас, Солонгосын Суван хотоос, Улаанбаатараас гэсэн комментууд тус орж ирсэн байх шүү. Энэ манай Lucky Berry чинь энэ Огийн газар байгаа юм биш үү? Пусан. Нөгөөдг нь Суван. Өөр хотод байгаа. Тийм. Улс нь нэг л дээ. Улс нь бол нэг шүү. Зүв бодож байна. Ер нь нэг улсад байлаа гэдээ уулзаад байдаг гэсэн үг биш юм байл шүү дээ. Тэр байтхан Улаанбаатарт байгаа 2 хүртэл уулзах гэж өглөө үзэж байгаа шүү дээ. Ер нь бол тийм үстэй. Тэгэхээр Улаанбаатарын хаанаас гэдгийг бич. Тий. Улаанбаатар гэдэг чинь айгүй том метрополитен хот шүү дээ. Тий. Шилний цаанаас гинэ. Шилний цаанаас. Тэр бол үнэнгээ хэллээ тэр хүн. Акур миний цаанаас гэ. За дараагийн болон танилцуулаарай Эрка. За дараагийн болон бол бид нар ингэж байгаамаа. Нэг юм хүн болгонд өөрсдөд нэг юм онцгой ирэх байдаг шүү дээ. Ер нь одоо би ингэдэг гэтэр гэсэн тий. Одоо эхнэрээсээ бүр ингээд альбом ёсоор авдаг юм уу гүм бөөм ямар ч нэг юм байж идэг хүн ер нь өөрчлөл байдаг нэг тийм эрхүүд байдаг да. Тэгээ байнга өөрөө тогтмол хийдэг ч гэдэг юм уу тий. За тэр эрхүүдээс нэгийг нь хин нэгэнд өгөх гээд байгаа. За ямар эрхүүд вэ? За жишээлбэл одоо юу гэж болно? Манай эхнэр одоо амрах эрхтэй гэж бодж ивэл та өнөөдөр эхнэрээ амраахын тулд эхнэрийнхээ хийдэг нэг юмыг та хийнэ. Тэр юмыг нь өөрөө аваад эхнэртээ амрах эрхийг нь өгөх гээд нь шүү дээ. Бас хүнлийн болсон хуулиар зөвшөөрсөн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх байгаа шүү. Байж болно. Байж болно. Яг хүүхэддээ тэр эрхийг өгөөд хүүхдээ сонсож өгнө. Болж байна. За энийг бүр ингээд бүр маш механик аргаар хийн заяа. Гудамжинд хүн одоо баярлаа уучлаарай авах эрхтэй бас. Тэр хүн тэр эрхийг нь өгж болно. Ойлгож байна. Би нэг юм 5 хүнд би яг нүдрүүн харж байгаа те баярлаа эсвэл уучлаарай гэж хэлмээр байна. Тэр гэдэг тийм эрх үйж болно. Автобусны жолоочийг би нэг те тосын гойжл тэрвэрнэ. Тэр гэдэг эрх үйж болно. За тэр ч арай хайшилж байна. За нэг иймэрхүү эрх үйж шүү заяа. Иймэрхүү гоё эрхүүд байж болно. Өдрийн хоолнд орох эрх өгж болно бас. Тэ. Нэг юм өөрийнхөө эдэлдэх дуртай эрхээсээ нэгийг нь л нөгөө хүнд өгөх гэдэг. Өглөө эхнэр тань ч юм уу те төрүүлж босдог бол чи жоохон нэг 30 минут унтдаг байсан бол тэр 30 минут унтах эрхээ эхнэр лүгээ шилжээд чи унтж байгаагаар би босоод өглөөний цагаа бэлдээ. Тийм мөн үү те. Мөн яг зөв наа чи мөн шүү. Ер нь бол за яг жоохон томоор хавчих юм бол. За яах вэ гэж. Би хоёрыг хэлсэн шүү дээ. Дараагийн булан дээр хоёр бие бариараа гэж хэлсэн шүү дээ. Манай Оги биччихсэн шүү дээ. Манай эхнэр өнөөдөр өдрийн хоолоо хийхгүй байх хэрэгтэй. Би өнөөдөр өдрийн өөрөө хоолоо хийдэ. Би өнөөдөр өдрийн өөрөө хоолоо хий. Өдрийн хоолоо өөрөө хийнэ гэж тоо. За. Гой. Миний мах ярьдаг шигэ бичсэн. Манай Оги нөө нэг жоох нөө нэг цаалаас нөө нэг юм байдаг шүү дээ. Солонгос хэлний юм байх шүү тий. Дүф юм байдаг шүү дээ. Тэм байсаар л байдаг. За одоо ингээд тэгэхээр за дахиад тайлбарлахад ер нь бол нөгөө онцгой эрх гэдэг чинь онцгой л эрх шүү дээ тий. Одоо жишээлх юм бол Улаанбаатарын өглөө маань манай оюуны өмч буюу манай онцгой эрх. Манай онцгой эрхээр танд онцгойгоор хүрж байгаа гэсэн үг. Тэгээд үүнтэй ижилхэн хүн болгонд бас нэг онцгой эрхүүд бас байгаад байгаа байхгүй. Нэг хэр аргийн хүнд өгдөггүй. Одоо жишээлбэл өглөө 30 минутаас төрүүлээд би сэрий гэдэг эрхийг Эркад бол өгөхгүй шүү дээ. Би өглөөний цаг Эркад хийж өгье гэдэг. Тэгээ бас энэ дээр ингээ худлаа ингэж яахгүй. Баян юу хийдэг юм аа. Ингээд одоо өнөөдөр л хийж байгаа юм шиг ингэж худлаа жүжихгүй шүү. Нэгсэндээ тэр хүнд тэрийг өгж байгаа бол та тэр нь бас эргүүлээд авч байгаа шүү. Нэг юм өгж байгаа бол авч байгаа байхгүй юу? Онцгой эрхийг өгж шүү дээ. Гэхдээ ажлыг нь та тэр эрхийнхээ оронд тэр хүний хийх гэжсэн яг тэр эрхийг эдэлж хийх гэжсэн зүйлийг та авнаа л гэсэн үг шүү. Тий. Тэрийн өмнөөс нь хийж өгнө гэсэн үг баггүй нэг талаараа тий. Яг зөв. За. Жишээлбэл хараа хүн одоо жишээлбэл эмэгтэй хүн цэцэг авах хэрэгтэй юу? Эмэгтэй хүн олон цэцгийг ингээд та нар аим том баглаа цэцэг байлгыг төсөөлзээ. Айгуу гоё асуулт байсан тий. Тэр гоо ч юм уу заяа. Тэр төсөөл. Амар юм цэцэгнүүд ингээд урт штэ заяа. За тэгээ төсөөл. За одоо ингэж төсөөл. Тэр цэцэгнүүд чи бүх дэлбэнүүд байхгүй наа гэж төсөөл.
Тэгээ доош нь харуулт гэдсэн. Юу гэх юм бэ? Тэгээд ингээ уяагаар уй гэдсэн. Яах гэдэг шүүр алах гэдэг юм уу? Өнөөдөр чи яадаг өдөр үлээ? Яг шууд сүлгэж байна тий. Гэтэ тэр айгу насгүй шүүр байха. Насгүй шүүр байх тий. Хоёр шүүрдэл байх. За комент хэсэг дээр аягүй олон хүмүүс үтсэн байна. За. Хоёр надад таалагдахгүй. Би тэгэхээр комментал уншлаа. Ер нь За, одоо тэгье. заяа. За, мөхөө маань па тэгэл ихнэр маань гэрээ цэвэрлэж хоолоо хийх юм биш үү дээ гинэ. Оо тийм үү? Мөхөө өөрөө юу гэрээ цэвэрлж хоолоо идэм байх. Онцгой иргэн шилжүүлж шийдэхэд байгаа юм шиг. Үгүй шүү. Шийдэхгүй шүү. Шийдэхгүй. Тий. За, Нөгөө талаараа. огийн харж ирлээ. Манай ихнэр дуртай кофего захиалж уух эрхтэй. Болж байна. Тиймээс кофе захиалж уух эрх өгнө гэсэн байна. За болж байна. Наадах чинь шүү. Би хоол нэмж идэх эрхтэй. За. Өнөөдөр нэмж иднэ гинэ огийн. Өөртөө юу? Өөртөө. За байнга тэгж идэм байж та одоо болилдоо. Тэр чинь нэг амар онцгой биш. Байнга тэгж нэмж идэм байж. Жагаа харин өнөөдөр манай ажлын жагаа хоол нэмж идэхгүй байвал би харин өстө онцгой ирэхээ наркот өгч ийн гэж бодно. Шууд. Ай. Бас Жагаа нэмж идэхгүй байвал штэ. Онцгой тохиолдол واخгүй юм чинь. Үгүй ээ. Бүр жагаа нүдтэй. Цаач ингээл чичрэл. одоо сонсч л байгаа илгүү дээ тий. Би Сонсож байгаа. мөнхөгийн комментиг ерөөсөй ойлгохгүй байна. Дээр тэгэж ичсэн одоо болохоор эхнэрийнхээ эрхийг авч сайхан амархан юм байна штэ гэд. Эхнэрийнхээ эрхийг авах нь амархан юм байна штэ гэж байна. Өөрөө болохоор эхнэртэй их хоол моол хийж өгдөг хүн юм байна л да. Нэрнгэс одоо амар сериусны бодё заа. Харин бодоод байгаа юм би. Нүн 100 санаагаа болий. За. 1000 санаа байлаа гэж. За болсон юм аа. Багтахгүй штэ шүүрэнд. Үгүй биш. Одоо нэрнгэсээ одоо яг нэрнгэсээ яг юуг бид нар өөрсдийнхөө эдэлдэг сайхан зүйлээ хин нэгэн тэр онцгой зүйлийгээ өгөх вэ? Юу яг байх вэ? Яг энийг нэрнгэсээ одоо сонсогч та бүхэн маань бас хуваалцаад гой санаа манаа төрж явах юм бол тий. Санаа олохгүй байгаа хүмүүст бас жоохон будаа идэх боломж олгоо л доо. Харин тий. Та шууд залгаж болно 1146 104 5. 5 тий. За, миний болохоор өөртөө нэг цаг унтах эрх өглөө гинэ. Өөртөө эрх өгж байна. Өөртөө өгч болох юм уу? Өөртөө юу? Тий. Дата онцгой эрхээ уг нь өөр хүнд өгчүүл бас зүгээр юм тий. Уулын тэгмээр байх юм. Тий. Тэр чинь угаасаа өөрийгөө ойр тайрлаагүй бол бас зүгээр л. бас байж болох юм чи хоёр талтай Дахиад хэлбэр шүү дээ. Юм өгж байгаа бол яг авч байгаа шиг байхгүй юу? үг гэж юу? Эргүүлээд аавна. Зүгээр л нэг тийм биш. Тэ яг тэгтээ та тэр хүнийг одоо унтах нөхцөлийг нь бүрдүүлэхгүй зүгээр нэг хоосон баймаар. Өөрийгөө гэдэг байхгүй юу? Үгүй одоо жишээ авч ийн л та. Сая хэнийг яриаг. Зөв. За нэг цаг унтах эрхийг ингээд өгж гинэ гэж бодох юм бол тэгвэл яг тэрнийх нь оронд яах гэж байгаа? Гэрээ зэврэх гэж байгаа юм уу? Аяг тавгаа авах гэж байгаа юм уу? Тэ одоо яг яах гэж байгаа юм? Ажил ихтэй. Тэгээ өөртөө нөгөө нэг унтах зав өгдөггүй байж байгаа. Тэгээд ажиллаж жоохон багсаад унтах юм болоо. Байж болох л хувилбар тий. Тэрнээс яг байдаг зүйлүүд биш те. Яг тийм супер нэг онцгой тийм санаа юу байж болох вэ? Онцгой эрх. За манай энд дараагийн комент нь өнөөдөр манай том хүүгийн төрсөн өдөр. Эхнэр том хүү мөн бонусанд нь баг хүү баярлах эрхтэй гинэ. Энэ гэхдээ яг юу вэ? Энэ угаасаа эрхлүүлнэ штэ. Тий. Эрхлүүлнэ. Тийм Тийм хамгийн болохоор гол нь юу ах бонусанд нь бид нар баярлна гэдэг байгаа байхгүй юу? тэгнэ угаасаа. Тэр угаасаа тэгдэг. Тэгэхээр энэ яг онцгой эрх мөн үү? Одоо миний нөхцөл байдал айгүй хэцүү болчиход байгаа маа. Онцгой эрх муу юм уу сайн мэдэхгүй байна. За, сонсъё. Тийм, тойроос сууж байгаа шүү. Одоо манай ихнэр имлэг твцсэн байхгүй юу? Өчигдөр би хүүхдүүдэд бол гадуур нэг хоол авч идээд ингээд аргалчихж байгаа. Өнөөдөр харин яах вэ гэдгээ би бодоод байгаа байхгүй юу? Харин хийх нь одоо онцгой эрх үстэй. Би өөрийнхөө гараар би ер нь ойрд хийгээгүй хоолоо хүүхдүүдэд хийж өгье гэвэл онцгой эрх болох уу? Би байн хоол хийдэг байхгүй юу? Зүгээр зүг штэ. Зүг үү? Нөгөө нэг онцгой эрх гэдэг нь болохоор зэрэг хоол хийхгүй байх онцгой эрхийг эхнэртэй өгж гин гэсэн үг штэ. Тий. Тэгээд тэрнийх нь оронд чи юу авж ийнэ гэхээр зэрэг хоолгүй байж болохгүй. Харин тэрийг хийхгүй байхын оронд чи хоол хийж байгаа. Тий. Энийг би яриад байгаа хгүй. Үгүй аваа. Үгүй аваа мина. Гэхдээ араа би ингээд юу яа? Би ингээд хийдгүү хоолоо хий заяа. Гоё хоол хий. Хүүхдүүдэд зориулж. Харин магадaltaа л да. Гэхдээ яг бүр болохгүй бол гарч штэ. Гэхдээ фейлсэн ч гэсэндээ бас гол ихнэрээ чийч гээл. Гүг ихнэр имлэгтэй байгаа байхгүй юу? Имлэгтэй байгаа гэж. Надад ерөөсө гаргалгаа юу вэ гэхээр тий гаргал гол. Тэгвэл наач онцгой эрх биш вэ? Биш байгаа царин тийм. Зүгээр л нөхцөл байдал дээр яасан зүйл ээ тийм байна. Тэгэхээр яг та байна штэ. Яг бусдын төлөө бодох энэ тархины сигналыг мэдрээд тий яаж ямар нэгэн зүйл өгж байгаа бол яг тэр хүнийг би өгөхийн тулд өөрийнхөө таатай байхтай тэр зүйлийг
болоод хоошин тавиад гэсэн үг байхгүй юу? Өөрийнхөө тав тух өөрийнхөө эрх ашигыг хоошин тавиад тэрийг хин нэгэнд эдлэхийг болгоод тэр хүний харин тэр цагаар хийх гэжсэн зүйлийг нь өөрөө авч хийнэ гэсэн үг. Солино. Нөхцөл байдал Нэг талын хатцсан юмыг бол тооцохгүй шүү. биш. Над чиг ийм одоо ихнэр нэмлэгтэй байгаа бол би угаасаа тоолоо. Ойлгоцоор идэл болон маань дууслаа. Гэхдээ өнөөдөртөө яг ингэ чи. Өнөөдөр жоохон ойлгочих. Тий, өнөөдөртөө ойлгочих дараа нь Дараагийн удаа тэгээ ойлгочих. Зөндөө цаг байгаа юм байна. Хүмүүсээ юу ягараа яг гоё одоо та яг ямар өөрийнхөө одоо эрх ашигыг таата байдлыг комфорт зон хоошин тавиад тэрийг эдлэх гэжсэн онцгой эрхийг хэн дүгөөд ах, эгч, хүүхэд, эхнэр, эмээ, өвөө, аав, ээж, найз, нөхөд, ажлын хүн юу гэдгийг. Ой, би нэг юм олцсон ш. Олцсон. Айгуу тийм хямд төсөр аргаар шийдчихлээ. Хямд төсөр. Тий. Хямд юу ах вэ? Ингээ амьдралтай юмд шийдвэр гаргалаа. За. Ингэсэн. Манайхан ингэдэг байхгүй. Одоо эндээс яг гараал очихоор цоомоо баясаа гэх мэдүү бид нар чи ингээ нэг кофего ууд юм аа. Тэгээ кофего уухаар нэг юм кофений хачир байдаг байхгүй юу? Бичи байдаг байхгүй юу? Одоо яг очко захирлын өрөөнд бол байдیں۔ Тэгээ тэрнээс нь одоо байнга л ийцээр л одоо боллоо, баларлаа. Би одоо шууд дуусаад зав, энийг дуусаад. Энийг дуусаад биш юм байна. Том өрөөг дуусан гутаа гараад дэлгүүр ороод хөөрхөн кофений юм хажууд идэж болох бичэн дэлгүүрээс би өөрийнхөө цалингаарсаа ингээ те аваад ховор үзэгдэл юм. ховор. Энэ нэр ховор үзэгдэл. Манайхан хийлэн. Манай Эрко бусдын имийг л хэрэглүүлсэн ш. Өөрөө Хэрэглүүлэх. Тэгтээ би тэгдэж шүү. Та мэдхгүй. мэдхгүй. Тий. Тэгээ аваад ороод ирэн заяа. Тэгээд яг кофенийхөө хажууд идэнэ. Болж гинөө. Энэ болж байгаа үстэй. Тий. Жижиг юм шиг мөртлөө яг бодит. Болсон тий. Одоо чинь доор авах гэж байгаа хүн бол баярлаа сууж байгаа. Тий. Баясаач баярлж байгаа бол алга дашсан комент бичье гэсэн. Яг би өнгөрсөн ч гэлээ 4 сарын 1 гэж тоглох хэрэгтэй. Өнөөдөр эрхээ эдэж дээрх бүхнээс татгалцлаа гинэ. Йоо. Нөө дээр ихнэр мөхнөртэй копи авч өгнө мөгснөс. Бах. ийм л хүн. Угаасаа та нар яг ингээд нөгөө нэг долгионд нийлсэн хүмүүс ээ. Угаасаа тийм байна. Ямар нэгэн юмроо оруулъя гэхээр ямар нэгэн юмнаас нь гаргах чад байгаа байхгүй юу? Яаж хийж байгаа. Яг доор нь өөрийнхөө чин үнэнч комментиг бичсэн байна. За сонсъё. За. Өнөөдөр ерөөсөө эхнэрээ гэрийн ажил огт хийлэхгүй. Хөөх юм ин эхнэр маань Солонгос ирээд гэрийн ажлыг бараг л бүгдийг нь байнга хариуцсан хийж байгаа да. Нэг өдөр ч гэлээ. Амраая да чамаагаа гэсэн байна. Би нэг юм Энэ баггүй юу? Аха. Би өнөөдөр ажил тараад бүр 25 дахь эмнэлэг сангийн тийшээ явах байхгүй юу. Тэгээ миний төлөвлөгөөнд дотор юу гэж би такси ярина. За тэгээд. За тийшээ чинь нэг 20 морь хавцаа гарна. За тэгээд. Би болохоор зэрэг тэр онцгой эрхээсээ татгалзаад энэ онцгой эрхээ жоохон хуургаад яг хоол хэрэгцээтэй байгаа хүнд манай энэ хавьд жоохон байдгийн. Бага. Тэр хүмүүст өөрөө алхаад одоо тэр тийш 25 руу таата тухтай юмнасаа салж штэ. За. Болоод өөрөө алхаад харин угаасаа такси идэх гэжсэн мөнгөөрөө нэг хүний сайхан хоол ялагч бодчих. Ваа. Come on. Чи ямар Наа чи гоё юу штэ. Харин тий тойрт ойлгох. Машин байхгүй лээ. Тойр өрөөсөө яг ийм юм. Тэгээ наадах чи их шалгамаар байна. Тэг Тий. болно. Селфи мэлфи хийгээрэй за. Тийм нэг юм хийхгүй би. Тийм үү. Зөв замынхаа зургийг авчихдаг л. Эсвэл би зүгээр 1000 төгрөгөөр автобуст нь. Болж наадах чи зөвшөөрч байна. Тий. Тий. Автобуст нь. Тэгээ хооронд нь нөгөө үйл хэрэг хийгээд Тий, 19 мянгаар онцгой өгнө гэсэн үг шүү дээ тий. Яг хөө тэрэнд идэх гэжсэн 5 тухаал ахгүй би одоо ингээл Тий. тэрнийхээ оронд зүгээр нэг сайхан хүнд те. Ер нь бол яг манай энд энэ байгаа угаасаа. Бага. Тэгээ сайхан хоол аваад тэгээ сайхан хоол өгчэй гэж бодож байна. Зөв. За би тэгвэл Наа чи гоё санаа. Би Гоё онцгой эрхээ За ангийнх сонсъё. Минийх болохоор юу л дээ яг одоо өнөөдрийн байдлаар ингээд онцгой эрхээ өгнө гэхээр зөвхөн өнөөдөрт байгаа нэг онцгой эрхээ би хин нэгэнд өгнө гэхээр ер нь бол яг нөгөө амьдралын хөвшилийг ижилхэн болох гэдэг. Тийм учраас зам дээр би юм нөгөө дохио өгөөд миний урдуур орё гэсэн машинуудад ингээд орох эрхийг нь өгчт юм уу? Тэгээ ард чинь байгаа машинууд Цаагаас болоод хохроод наа. оруулаад гэдэг. Байж би энд онцгой эрхээ өгч ийнэ. Дуусна гэж байх юм. Наа хүлээгээ байж байгаарэ гэл тэгээд Хитэн машин оруулах юм чи. Би юу? Гэхдээ токсныг л оруулаад тий. Эсвэл хамгийн дөрөв токсныг нь оруулах уу?
Заяагийн ард л орол балах юм. Баларна. Гэтэ би сайн жолооч шүү. Чи оруулдаггүй тий. Ер нь бол оруулдаггүй байж байгаа л одоо өгөх гээд оруулах гэдэг юм ба шүү дээ. Чи сайн жолооч яаж ботолж байгаа юм бэ гэхээс би юусэн урд Багаасаа миний бас ингээд тий бодож ирсэн тэр зүйл Тэр чинь хямдхан байна. Арай жоохон үнийн өсгмөр байна. Үнийн үсгэх гэхээр айгүй хэцүү байгаа. Чи тэгвэл зам дээр зогсож байгаа нэг хүнийг гар өргөө зогсож байгаа хүнийг аваад үнгүй авч идэх гэдэг чинь. Өө би тэгэж үтсэн. Ганц удаа. Үгүй би тгий гэж үтсэн. За. Чи надаас айгаад байгаа мó? Эсвэл итгэхгүй байгаа мó? Суухгүй лээ. Би бүр тэгэж үтсэн. Гүг. Одоо айхгүй. Яагаа Гэхдээ чи болоо. хаа өрхийн энэ төрөж асуухгүй шүү. чамайг нөө үнэ нэмж хэлдэг хүн байна гэж л. Яг тийм төр. Тий. Үгүй би нэрнээс тодорхойлж асууж ирсэн. Энэ их чивгүй их жолоо авчлаа шүү. Үгүй нэрнээс асууж ирсэн. Тэгээд ийшээгээ ингээд сансар явах гэж байна. Дайгдаг хүн байх юм бол ингээд үнгөөс суугаад Тэгэхээр яваарай. чи энэ суух юм. Тэгээ би яах юм? Гүг чи инг одоо чи хаашаа явахыг асуухгүй чи. Би чадахгүй тэгэж. Тийм чи чадчихл та надад. Үгүй би чадахгүй. Тэгээд сонсож байгаа хүмүүс дотроос нь шүү дээ. Яг энэ шиг онцгой ирэхээ шилжүүлъя гэж яг жинкнээс сериусны байдал хөөе. Одоо мага тоглоом шоглоо бодгоо. Гүг чи яг үнэнгээс яриад байгаа. Түрүү сарын нэг өнгөрсөн те. Тэгээд бас нэг юм хүмүүс ээж болно шүү дээ. Нөө нэг яг яхаа мэдэхгүй байна. Эсвэл бид гурыг юу яриад байгаа гэж ойлгохгүй хүмүүс ээж болно шүү дээ. За. Зүгээр л Ойлгох юм. шууд харахуугаар зүгээр танд үүрэг даалгавар өгье те. Үрээлээ те. Хэдүүлээ өнөөдөр бас яг заавал ойр дотныхоо хүмүүн гэхээсээ илүү те хүмүүсийг бас гайхтал бас нэг гоё юу яаж болно шүү дээ. Яах юм? Шоколад аваад явж байгаа замдаа яг нэг те урам өгмөр санагдсан хүн тарах юм бол маань танд нэг өгч гинэ гэд өгсөн ч болно. Өөрөө тэр амттай идэхээсээ татгалзсан. Эсвэл тэрний цаана мөнгө зарцуулж байгаа шүү дээ. Мөнгө зарцуулж байгаа тэр мөнгөөр юу ч хийж болох байсан ирэхээ өөр хүнд ингээд хуургаад өгч шүү дээ. Над шиг хоол бас үгийг өгж бас болно. Гэтэ өөрөө угаасаа мацаг барьж байгаа үстэй. Би юу? Тий. Би бацсан ярихгүй шүү дээ. Юу вэ? Өөрөө мацаг бариагүй шүү дээ. Эхнэр нь бариад байгаа шүү дээ. Мацаг барьж байгаа Ястаа тийм юм. байхгүй. Нөгөө нэг мах хүнд ороод Хүссэн үсээгүй бариад байгаа гэдэг. тэгээд порцо 50% лаад ингээд багсах хэрэгтэй болоод тэгээд эхнэрээ мацаг барьцгаа гээд Тэгээд Алсын хараатай маа яг үе те. Алсын хараатай. Энд одоо ингэж байна. Эхнэр маань шал унших ясгүй комент гэж те. Эхнэр маань шин шүүр авах хэрэгтэй гинэ. Гэтэ бас нөгөө утгаараа бол бас байж болох л гэр орон цэвэрлж яхад шүүр айгуу чухал. Яг саяхан бас би нэг шүүр шинээр авсан л юм байна. Энэ хараа. Гэтэ Оги ах миний энэ далд санааг бас ойлгочихжээ. Энэ кофенийхоо дэргэд идэх юмаа аваад өөрөө идэнэ гэдэг шүү хүмүүсээ гинэ. Анхаараарай гэсэн байна. Намайг би өөрөө идэх гэдэг юм шүү. өөрөө идчих юм бол тэгэл худлаа. Тийм байна те. Чи идэхгүй л ахс. Гүг ихэнгийн би идтэр төгөн зөө. Би яри. За, цалингаас гадуурх мөнгөө өгөх онцгой эрхийг ээждээ өгье дөө гинэ. Мөхөө. Ээжээс мөнгө авах гэдэг шүү дээ. Ээждээ мөнгө өгөх гээд байна. Үгүй чи сайн ойлго. Үгүй, цалингаас гадуурх мөнгөө өгөх онцгой эрхийг ээждээ өгье Тэр? дөө. Гэхдээ наад чи тийм ойлгогдод байна. Яг Харин тий. би Ээжээсээ мөнгө байгаа авах гэдэг юм тий. энэ мөнхөө ямар амар дандаа учир битүүлэг дандаа ингэ бодуулсан заваа юм бичт юм бэ. бичт юм бэ. Бодоод ах энэ үү ч алганаа чи. Би бол тэр шууд зүгээр- яа ээжтэй юм өгчихгээ баярлсан штэ. Уг хүн нь угаасаа ийм юм. Өөсөө би чи ялгаагүй. Юу бид нар дандаа ээжээсээ авсаар л явдیں۔ Тэр Оги ахын Тийм комент ээ, гой комент шүү хөөе. Юу юм бэ? Энэ боги зориулаад бичсэн байна энэ хараа. За. Энэ өдөр эхнэрийнхээ шүүрийг би авнаа гэснээс хажууд чинь Эрка байна. Боги гэж. Эркат 5 Эрка тухаараа 5 тухаараа хоол авч өгөөч. Тэр таксиныхаа мөнгөөр Эркат хоол авч өг гинэ. нөө хоол моол идэж чадахгүй нэг хэцүүхэн хүмүүс байгаа Тийм байгаа чинь гэдэг байгаа шүү. Тэр чин Эркагаа бас Чи мартваа гэж Чи юм. юм уу? Тийм мартав гэж юм. Зүгээр л яг хүний комент уншиж байгаа шүү би энд. Бас зарим хүмүүс айгүй үнэн комент бичдэг шүү. За урамтай иддэг дээ манай Эрка. Би Эркагийн урамтай идэлтийг ерөөсөө мартдаггүй юм гэж. Ийм мартахгүй дурсамж бүтээжс болох юм байна. Тэр чи аагийн мөнхөө гэсэн чи. Мөнхөө. Цалингаасаа гадуур мөнгө орж ирдэггүй байжээ. Юу мөнгө гээд байгаа юм бэ гинэ. энэ хүн
бас ойлгоогүй. Би болохоор цалингаасаа гадуурх халтуурныхан мөнгө төгөргийг те ээжтэй ингэж өгөөд ээжигээ бас ингээд цай сүтэ байг маяг те юу гэдэг эсвэл нэг гоё юм хийг миг гэж тэгэл ойлгочихдгүү. чинь гэж ойлгосон. Энд авгийнхаас тэгээ ойлгосон байхгүй юу? Энийг буруу бид нар ойлгосон гэж магадгүй. Гэхдээ тэгэл ойлгочих. Амар гүргэр царай гаргад юм бэ. За дөрөөсөө яг ээжээс авна л гэж байна. Хоёлаа тэгэл ойлгочих. Мөнхөө Ингээл ойлгохгүй. Би чи цалингаас гадуурх орлогоо ээждээ өгөөрэй чи. Амлсан шүү чи энэ ч яг одоо төмний нүдэн дээр. Гэт ойлгочих албаар. Албаар уу? Тий, албаар тэгээ ойлгочих. Өөрөө юу гэж бичсэн ч байсан хамаагүй. Тэгвэл 1000 дахын бичсэнийг унштай айгүй гоё комент. 1000 ах юм уу? За өнөөдөр аяг тавга угаалгахгүй өөрөө угаана гинэ. Энд манайх ч нэг машинаар угаадаг. Гүйгүй гэртээ ярьж штэ. Гэртээ эднэрийнхэн угаагыг өөрөө угаана гэж штэ. За энэ ястаа сонин шүү. Энэ бол онцгой шүү. 1000 ахаар аяг тавг угаалгана гэдэг чинь бас л 1000-д нэг тохиолдох хэрэг шүү дээ. Хэр баргийн хүний хийх ажил биш Энэ яг шүү. гэртээ нэг удаагийн сав авч орох нь. Тийм байна. Нэг удаагийн аягуу. Тий. За. Тэг шууд хаях юм. Яагаад ингэж хүн ингэж чин сэтгэлээсээ ярахаар ингэж сөргөцөөд идэм Би бэ? өнөөдөр тийм баймаар байна. Болохгүй юу? Болно шүү дээ. Буруу дээр босоо боогдсон юм шиг тий. Тэгсэн чи Мина бол мөнхөгийн одоо тэр далд атгах санааг бол ойлгоогүй байна. Заяа өтөр шиг аюу гинэн хүн байна энэ Мина маань. Биш мөнхөө попперсон гэж Энд нөө бичсэн. зүгээр Бид ингэж хайнаг нь попper хагалмаар байна. Хайнаг нь хагалмаар байна. Энэ хэсэг бүлэг нэлээд олонх нь маш эргээр хүлээж авч байгаа бол зарим нэг шүү. Хүн нь маш сөргөөр хүлээж авч байна. Мөнхөгийн бичснийг ойлгоод байна тий. Ойлгомооргүй байна. Бичсэн юм бэ? Биш энэ хамаагийн мөнхөөс олчлоо. Юу гэж? Энэ өөрөө орж ирээд ингээд залуучч болтгүй юм бах та. Яг ямар утга санаа. Би бол өгүүлбэрийг бол ойлгохдоо ийм нэг цалингаас гадуур байгаа мөнгөө өгөх эрхийг ээжтэй олгоно. Ээжтэй өгнө гэдэг нь ээжээс мөнгө авах гэдэг нь шүү дээ. Тий. Би бол тэгж ойлгосон Тэгвэл өгүүлбэр зүүн одоо тий Цэрээ бол. Дашваар нарамжил гэдэг хүний бодлоо ярьдаг. Дашваанжил гэсэн юм мөнгө өгөх гэдэг нэр. Шонжил мөнгө өгсөн. Манайхаар чи одоо реклам явж байгаа шүү. Тэгж байгаа. Тэгвэл нэг дөрөвдөд бол яах вэ гэж. Газ маацанда хямдрал зарлцсан гэж хэлсэн шүү. Гэтэ бид нар муухай ингээд мөнгө зүнг ярьж байгаа ч гэсэн нэг тэгдэггүй шүү дээ. Тэгдүүс бид нар өөрөөс цалин маяг авдаггүй. Бид нар яг үнэхээр одоо чин сэтгэлээсээ гоё хамтарч байгууллагаар зарцуулдаг. Гүнээр яг чин зүрхнээс хамтрахыг хүсэж байгаа байгууллага компани хамт олон байвал манай маркетингийн 8866 1045 хэвэр үстэй. Хэвээрээ. 8866 1045 руу залгаад та бүхэн хамтарч ажиллах. Одоо л 2-3 компани өсөлтөд өгсөн байгаа. Тэгээ бид нар авахгүй. Яг нийцтэй юм одоо дөрвөл авмаар байна. Яг таныг холбогдтол. Яг та бидэн лөө хандтал. Бид хэнийг ч Авахгүй. Хүлээж байгаа шүү. Таныг тууштай хүлээж байгаа. Зөвхөн таныг амар реклам орж ирж байна. Гэр бүлийн радиогийн Улаанбаатарын өглөөдөд хамтрахыг бас хамтарч энэ өнөөдрийг өчигдөөс илүү сайхан болгоё гэдэг урайнд нэгдэж бас хамтран ажиллахыг хүсэх юм бол 8866 104 та гэсэн дугаар руу холбогдох боломжтой. Би өчигдөр нэг ахын одоо манай сонсогчтой маань мэдэн шүү дээ. Манай жага менежер. Жага менежерийн нэг постыг харж ирсэн чинь манай өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё гэдгийг маш гоё өөрөөр бас илэрхийлсэн байна. За юу гэсэн бэ? Тэр хэзээ маргаашийн төлөө өнөөдөр гэдэг. Маргаашийн төлөө. Гэтэ бас ер нь өнгөж штэ. Тийм байна тий. Тийм. Үгүй өнгөж л дээ. Гэтэ бас айгу гоё. өөрөөр илэрхийлсэн гоё юм. Бас яг тэгж хэлсэн байлээ. Тэгээд ухааны хүн шүү. Тийм нэгдүгээрт те. Нэгдүгээр, хоёрдугаарт ундрагын хүн шүү. Тэг яах нь ах нь. Яах нь ах нь. Яах нь ах нь гэдэг нь яг л их. Тэгээ яах нь. Тэгээ маргааш сэргэн ах нь шүү. Шууд яах нь ах нь гүдэл би сандраал нэр яах юм бол. Өнөөдрийг өчигдөрөөс яах нь ах нь. Илүү яах нь. Маргааш төлөө сайхан ямар яах нь ах нь. Яг ингэж ярьдагыг одоо сонсогч маань таньж байгаа ах мааж байгаа менежер маань тийм. Тийм байна. За тэгэнгүүт ахад бишээ юу вэ? Энд дээшээ явж байгаа шүү. Өнөөдөр ирчүүдийн эсэргүүний өдөр юм хаашийн гэсэн комент орж иж байна. Мөнхөө тийм юм шиг байна. Мөнхөө тайлбар өгч байна. Гэхдээ мөнхөөгийн тайлбар бол тийм нарийн утга зүүн юм байгаагүй юм байна.
Зүгээр л буруу ойлгоцсон байж. Ээждээ л өгөхгүй л байна штэ гэж буруу бичсэн байж болно штэ хүн. Оо тийм байна. Энийг тийм хуруу гараараа бас ингээд буруу Энүүгөө үсэмнүүд хоёроо авдаг хооронд байна. энэ шүрний эзэнд би одоо өвчнөө юм боллоо шүү дээ. Хамгаалаад тий. Мөнхөөг хамгаалаад ичиж чи боо юм болсон. Богийн хөдөлсөн сайхан байх чинээ та бүхэндээ сайхан бүхний дэдийг хүсье гэд 4 хөө битсэн байна. Манай дөрөвгүй бах. Үгүй энэ чинь нэр нь юу лээ? Одоо энэ чаар нэр нь өөр. Энэ өөр л байхгүй юу? Үгүй мэдчихээн. Тий. Тэгээ би яг бүр айгуу сайн санаж байна. Энэ За, хоёр нэр нь өөр Энэ шүү дээ. хичээ дундлаа. Ойролцоогоор 170 орчим өндөртэй. За. Сахалтай. Тий. Бөөрөнхийн нүртэй. За. За тэгээд За өөр далдыг харлаа. үгүй харин Мэднэ. Би тань. ийм сахалтай. Тий. А яг нь анх удаа сонсож байгаа хүнд бол далдыг харж байгаа юм шиг ярьж байна тий. За тэгээд энэ бол манай 930 шоуны бүр өстой эртний галавын Унгончуудын нэг, тий? Унгончуудын сонсогчдын маань нэг орж ирсэн байна. Аа, Ямар гоё хүн бэ? Ах нэр сонноос барилгын компанитай штэ. Хүүгүүдтэйг нийлээ барилгын юм хийдэг байхгүй юу? Аха. Тэгсэн чи саяхан 1045 км-ийн цаана ажил хийсэн. 1045 штэ. Гамбах штэ. Таньдгүй байд юм. Юу гамбах гэж шүү. Тэглгүй яах вэ? Сахал гамбах маань нь штэ гэж. Яг тий өстой яг энэгээр ингээл яг энүүгэндээ хэлсэн мө оог чи байж ахгүй. Ингээд Яг мэдээд исэн юм аа гэж. яг ингэж ярьж гол шууд ингээд эвлээд орж ирэх хэрэгтэй байхгүй юу? Ивлэн үү? Яасах юм уу? Өөр үг олцсонгүй юу? Нэр яг эвлэн шүү. Хоёун хаан эвлээд нэр нь ингээ асгарах. Гэтэ эвлэхээр хэцүү байт юм ба. Зогсохгүй. Хэцүүтэй заяа. Тийм ээ үү? Чадлаа энэ нэрийг. Тэгтэл ойлгосон биз дээ. Юунд энэ юм эвлэхээр ингэж хүн уйлдаг байхад нь штэ. Ив таарч энэ сайхан. Бас Нулимсэн эвлсэн болов. Эвлэх гоё шүү. Нулимсийн сүв эвлээд. Сад авдаг те. нэг эвлэлчлээч. Юмны ив таарна гэж ийм сайхан байна. Тийм шүү. Ер нь хаана айгүй айтайхан байдаг. Нөгөө үндэж дээр өөртөө ч эвлэхэн байдаг шүү. За харин тийм ээ. Тэгтээ мөнхөө чи халтураа яг хийгэрээ хөө. Тэгээд амраад хөвдчихвээ. За жок гэсэн байна. Би яг нөгөө нэг юу шиг уншчих уу? AI шиг уншчих уу? Юу ч юу яачих уу? Жага менежер ахыг минь юу гээд байна та нар гэж манай орж бирлээ бичсэн байна. Эвэлсэн комент орж ирж байна. Минийх эвлээд амар хэцүү байна. Янз бүрийн хүмүүсийн нэр царай орж ирээд эвлээд байна. Энэ бас дээрийн комментэнд бол нөгөө наран жаргал пэрлээ эвэлсэн байх л да. Жага менежер ахыг минь юу гээд байна гэдэг нөгөө эвлээд бас ороод ирлээ. Энэ бас ядамсрын туяа бол эвэлдэг ах бидээ л гэсэн байна тийм. Тэгээд ер нь бол эвлэнэ. Ахуурын алга болчих гол нэвлүүлчихэд. Үргэлжлүүлээд янз янз. Эвлүүлчихэд өөр алга болчихлоо чи. Гамбах уу? Гамбах. Одоо эвлүүлдэг гамбаа гэх юм уу яах юм те шинэ нэр нь. Одоо тгий. Эвлүүлдэг гамбаа. Эвлэгч бас хэцүү шүү бас. За яста. Гэтэ хоньыг бол Миний бүр яг энд өвтөд байна. гэтэ манай монголчууд хоньыг бол муухай эвлүүлдэг те ингэ цохиж эвлүүлдэг. Үхрийг Үхрийг нэр яа тийм бэ? Цохиж бас уу. хойход тэгэл эвлээ. Яа би яг чи бүр өвдөд үхлээ. Миний бүр алгамдах хүйсвэр. Асгарч яддаг шүү. Та нар ч яг эвлүүлд юм. Би нөө эвлдэг болохоор нөө нүдэн төсөөлөд байна. Тийм ээ. Би бүр заяагаа төсөөдөд өрөвдөд ах. Хэдэн жил эвлсэн хүн чинь бас эвгүүлээд юм байна. Яахаар эвлдэг ер нь? Нэмэгтэй хүмүүс одоо хөхүүл ээжүүд бол эвлчин эзэн. Эвлэнэ бас нэг эвлүүлдэг хүн тустаа тий. Тусдаа шүү дээ. Хүн болгол эвлэн шүү дээ энэ чинь бас одоо Яа, нүднэсний сүм маань эвлчлээ. энэ хүн сая одоо жишээ дог яхаар эвлэглээ. Гамбах эвлээ. Ах маань тугал шиг орж ирээ. Эвлүүлчихэд оодгоноо 70 болчихсон.
бол эвлээд ирэхээр яах аргагүй одоо эрчүүд бол нулимсэн л ингээ гоочод байт юм байна. Энд одоо зүүн талтай Эвлээ гамбаа гэ тэ эвлээ баруун гамбаа. талд одоо богийн хоёр бол сайхан эвлж байгаа харагдаж байна. Одоо энэ эвлэрлийг нь одоо яаж зогсоох вэ гэдэг их Йоо илэг. Үгүй. Өнөөдрийн өглөөний шоугаас энд хүрээд өндөрлөе. Гэхдээ энэ ингэж штэ. Мин айгүй ойлгомжгүй юм битсэн байна. Йоо илэг бөөр татаад нөхтөө гэнэ. Илэг гэснээр бөөрн татаад. Юу штэ. Элэг чи бөөрөө эвлүүлдэг аахгүй юу? Илэг бөөр татаад байна зүрх гэсэн. Тэгээ хүний дотор ирэхтэн чинь би нэгээ эвлүүлдэг штэ та нар мэдгүй юм. Тийм юм шиг байна. Эвлүүлдэг. Үгүй би өчтөр өөр юм сурсан шүү. Юу сурсан? Хүний дотор ингээ баха олон эргэтэн байгаа шүү дээ. Нүд дөөр нулимстай өөдөөс хараад эвлээд яриад байхаар ямар эвгүй бэ? Нөгөө нэг тэр чинь ингээд ягаад үсэрч масахаар ингээд нөгөө илэг нь өөр газар ч юм уу ингээд дотор ингээ байран солигддгоо мэдхүү. Гүш дээ яа дээ. Яа тий. Өөх байдаг байхгүй. Дунд нь өөх байд юм уу? Юу гэсэн үг юм? Өөхнүүд нь ингээ барилж чигжээ тавьсан байгаа мó. чигжсэн болохоор. Яг зү. Би тэр өнөөдөр юм жоохон их өөхтэй байгаад их баярлж байгаа. Эргэтнүүд тийшээ өсчээд алцсан болчихгүй юу? Илгийг юунд орож иддэг лээ? Сэмжинд Сэмжид хүнд сэмж яадаг уу? байлгүй дээ. Байхгүй шүү дээ. Юу яриад байгаа? Байхгүй мó? Байдгүй шүү дээ. Хөрхий хонь л үл юм уу? Эргэ эвлэгдсэн. Би ч одоо мэддэг юм шиг даваа байлаа. Юу гэдэг вэ? Би яг зүү хэлж байгаа нэг чацархаа гэж хэлдэг байхгүй. Сэмж биш. А тэр чацархаа чинь ингээд дотор байгаа би эргэтэн дотор байгаа эргэтнүүд ингээд бүгд ингээд хучцсан байт юм байна. А чицэргэн. Тэгээд ингээд яг нөгөө бүгдээр ингээд хайцаглаад ингээд Нэр нь л өөр юм уу? уудлаад гэсэн учраас бид нэг яхан яваад байрал нь өөрчлөгдөхгүй байгаа юм. Үүнээс хойш сэмж гэж нэрлээ наатаа. Сэмж гэж нэрлээ. Тий. Би өчтөр охноос энэ зүйлс За энийг зүгээр нийтэд нь хэлэхэд энд нөх хүний комментар дууссан. Хүний биед ерөнхийдөө бол зай байхгүй, боо гэж бүр ч ямар ч зай байхгүй гэсэн. Тэрнээс тэр нэг сэмж мэм чицэрган ерөөсөө биш. Улаанбаатарын өглөө энд хүрээд өндөрлөж байна. Улаанбаатарын өглөөтэй хамтдаа өглөөг өгсөн. Сонсогч танд баярлалаа. Хэдүүлээ өнөөдөр сайхан эвэлцгэн шүү. Би нэгээ эвлүүлж амьдарцгаая. Бидэнтэй хамт эвлэлтэн нэгдсэн Эрка, Боги, Зая, найруулагч Мизу байлаа. Сонсогч эвлээ ахтаа баярлаа. Маргаашийн 7:15-аас хамтдаа эвлэлцгээе. Огийн араа 13. Яа н одоо ходоодыг эвлүүллээ штэ. Зүгийн бол шар тоос. Сүү. Бэлээ. Оливийн тоос орсон. Хөөрхөнтэй өргөж штэ. Халтар 13. Баярлаа. Баяртай. Өнөөдрийг өчигдрөөс илүү сайхан болгоё. Улаанбаатарын өглөө. Тэнд эвлээ саарал ах орж ирлээ. Өнөөдрийг сайхан бүтээл баа. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг Гэр бүлийн радио. Улаанбаатарын өглөө шоу нэвтрүүлэг танд хүрлээ. Энэ өдөр эрч хүч амжилтаар дүүрэн байгаарай. Гэр бүлийн радио.